Дэлхийгээр нэг тархан суусан илэгнэгт монголчуудаа шинжлэх ухаан танин мэдхүйн од мөндөр сугийн хамт олонны зүгээс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэдчилж байна. Адренер нэвтрүүлгийг эхлүүлэхээр хөтлөгч ганц их болон хөтлөх зандаа миний бие бэлэн болоод байна. Энэ удаагийн нэвтрүүлгийг эрүүл хүнсээр дэлхийг дайлан ураатай хуршхан брэнд мөн Apex Capital үн цасны компани эвэнцдэг чинь. Энэ нэвтрүүлгийг та НТV телевиз мөн од мөндөр радио 83.3 мөн 107 гэсэн хос төлгөөнөөр хүлээн авч сонсох боломжтой. За өдрийн мэнд ганашаа. За өдрийн мэнд хүргье. За нурхач гэж ярьдаг те. Нурхачаас эхлэлтэй манж буюу чин гүрэн 19-р зуунд одоо түүхэндээ хар тамхины дайн гэж нэрлэгдэж үлдсэн удаа дараагийн дайнаас болоод дээрэс нь одоо энэ манж гүрний ноёрхол эзэрхийллийг эсэргүүцсэн дотоодын болон энэ харьяат улсуудын төчмөг улсуудын бослогоодоос болоод колоничлогч орнууд байгаа шүү дээ те Европын энэ орнуудын төрөмгийн бодлогоос болоод дороотж байгаа ийм үйл дээ 19-р зууны сүүлч үе гэж яхад. За тэгээд дороотхын хэрээр нөлөөний улсуудад тавьж исэн алба гавчур болон гэрээний үүргүүдэд зөрчөөд эхэлсэн. За дээрэс нь өвөр Монголд дотор газрын иргэдийг ихээр суурьшуулах болж газар хагалж тариа тарьж эхэлсэн. Тэгээд эдгээр нь бас малчит таан газраа болоацалтаад хоорондоо сөргөлдөөн болж байгаа. Тэгээд хятадчаад эхэлсэн буюу нөгөө төрийн эрх мэдэлтнүүд буюу манжийн төрд чинь ихэнх нь одоо ингээ хятадын одоо хүмүүс ороод ирсэн эрх мэдэлтэй юм эрх мэднүүд их болцсон байсан. Тэгээд дээрэс нь яг энэ манжийн төр унлаа гэхэд түүнийг заламжлах нь хятадууд буюу тэр дундад иргэн улс байх юм байна гэдэг аль хэдийн ойлгоцсон байсан энэ үе. Тэгээд соёл, улс төр, эдийн засгийн хувьд одоо чин гүрний мэдэлд байгаа улсуудыг те алдахгүйгээр дундад иргэн улс яг тэрийг нь авч үлдэнэ гэсэн ийм их зорилготой байгаа. Энэ хүнд үед за Монголыг буюу Ар Монголыг гэж байгаа. Ар Монголыг 3 хэсэгт хуваан манж гүрэн одоо захирдаг байж. Эхнийх нь болохоор ховд хотдох амбан. Дараагийнх нь болохоор улаастай хотдох амбан. Улаастай хотдох амбан нь болохоор хязгаар дахныг тогтоогч зүн этгээдийн туслагч жанжин буюу Ар Монголоос цэргүүдийг одоо захирдаг. Ар Монголын цэргүүдийг дуудаж захирдаг ийм амбан юм байна. Тэгээд гурав дахь нь болохоор их хүрээний амбан. Их хүрээний амбаныг бид нар нөгөө нэг Дэнлийн, Сандоо гэх мэтчлийн нөгөө гараад идэх учраас мэдээд байгаа. Гэтэл ийм 3 амбан захирдаг байж л та манжи. Тэгээд журган энэ байгаа тий. Тэгсэн чинь эдгээр чинь бүр 1761 он, 1758 онд яг тэр газруудад очиж байршиж байгуулагдсан ийм амбангууд байгаа байхгүй. За тэгээд яг энэ үеийг нь болохоор Бадаргуул төрийн чин улсын Бадаргуул төр гэж явж байна. Бадаргуул төрийн 12 дугаар он буюу Монголын 15 дугаар жарны улаан нохой жил 1886 он Төшөөд хан аймгийн Эрдэнэ дайчин хошоо чин вангийн хошуу гэдэг. Энэ болохоор одоо нөгөө манжийн үед чин 5 хан хуваагдж байгаа шүү дээ, тэ 4 хан нэг хязгаар нутгууд гэж хуваагдаад ийм 5 хэсэгт хуваагдж байгаа. Тэгээд ардын хувьсгалын жилүүдэд болохоор одоо аймагуд гарч ирэн. Тэрнээс өмнө бас газар нутгийн байдал нь ондоо байсан юм бэл. Одоо энэ яг Төшөөд хан аймаг гэдэг нь болохоор энэ булган, сэлэнг, төв, дунд говь, дорн говь, өмнө говь, тэгээ өвөр хангаа, ар хангаа, Хөвсгөл аймгийн багахан нутгуудыг оруулсан ийм том хэмжээний Монгол улсын баг 33%-ийг одоогийн газар нутагт хайцуулах юм бол 33%-ийг нь хамаардаг ийм том аймаг байж. Энэ аймгийн одоо харьяанд байгаа Эрдэнэ дайчин хошоо чин вангийн хошуу гэдэг нь одоогийн энэ Булган аймгийн одоо хойшоо гадар хангал мангалтай буугад тавцаа энэ сумд багхгүй. За энд болохоор Агдам буу гэж нэг хүн амьдарч байгаа юм л та. Тэгэд энэ хүнийг болохоор Чингисийн угсааны алтан уургийн те тайж хүн бөгөөд Батмөнх Даян хааны 16 17 дугаар үеийнх нь хүн гэж байгаа. Тэгээд энэ үед болохоор нөгөө яг нөгөө төрсөн одоо ингэж явсаар байгаа тэгээд салбарлаад ингээ олон болоод үржээд ингээд явхлаа ч нөгөө тайж гээл дөтгөр зэрэг гутгаар зэрэг гээл ингээл явдаг шүү дээ тий. Ингэж явсаар хагаад ер нь хог тайж маягтай. Эд хөрөнгөнэ дээр юм багтай тий харьяат одоо ард бүргэд баахгүй ийм л байгаа юм л та. Тэгээд энэ хүн болохоор долгор соль гэдэг 2 охинтой амьдарч байгаа. Булган аймгийн одоо хангал сум хавцаа шүү одоогийн зүгээр хэллэгээр. Ингээд амьдарч ирсэн яг түнд одоо мэдээж нөгөө нэг удам залгах хүү мэдлэх болж байгаа юм л да. Энэ бол энэ гэр бүлийн хувьд мэдээж удам залгаж байгаа маш том үйл явц. Гэхдээ нөгөө талаас нь Монгол түмэн талаас харах юм бол Алтан ургийн үргэлжлэл нуган үр хүүдэрж байгаа аахгүй энэ одоо 19-р зууны сүүлч үед. За тэгээд Агдам буу тайж маань нуган үртэй болсондоо хязгааргүй баялаж өөрийн номын багш Данжин гавж ич юм байдаг. Энэ хүнийг дуудсан гэдэг. Тэгээ энэ хүн маань ирээд за нөгөө хүүг одоо үзээ тэгээд одоо юу гэдэг чинь хувь төөрөг мөргийг нь хараад тэгээд нэр ус өгдөг нэг юм байдаг шүү дээ, тэ. За ингээд үтсэн. Тэгээ ингэхдээ бол 3 удаа үтсэн гэж одоо түүхэндээ гараад байдаг. Тэгээд толгоос ихсрээд хачин байна тэ. Бараг хац шахуу айл төрцөн бэжэж хаан ордонд одоо очно гэд хаан судал цууна гэж буугаадах юм а 3 удаа үзлээ гэдгсэн нөгөө Агдам буу тайж болохоор те ер нь ч өөрөө ч гайхаж байгаа тэр лам багш нь ч гайхаж байгаа. Тэгээд за ер нь одоо нөгөө нэг
эртгэн шиг одоо эрдэм номтой хүн болгоорой гэж загсныг нь манай Агдам буу тайж ойлгох та тий. За нэг ухаан оронгуутл нь тань дээр аваачаад ингээд одоо бурхан номын юмд сургая та гэсэн чинь. Үгүй ээ тийм юм байхгүй. Наа чин энэ хаан орд гэдэг нь шүү дээ тий. Ард түмний сэтгэл санаа хувирхан юм шиг байна. Энэ чин энэ бурхан шашнаар биш төрийн тал руу явах хүн юм байна. Чи тийшин одоо залгуулсан дээр ингээд орхиж байгаа. За тэр үеэс бол одоо яг энэ хүүг одоо гонгор гэдэг нэр өгөөд Агдам буугийн гонгор гэдэг нэр хайрлаад гонгор сахиус эвэж явгээ гэд тэр үед бол ийм үйл явдал болж. За тэгээ энд төрсэн энэ хүү бол бидний их болсон Монгол орн. За Манжчин улсын иргэшээлд байсан үед Дайчин вангийн хошууд хамгийн газраар бичээч хийж исэн. Дараа нь 1913 оноос Богдхаанд Монгол улсын гадаад явдлын яам аймгийн чуулганд төшмөл хийж исэн. Дараа нь ардын засгийн үе буюу 1928 оноос 28 он болон 36 онуудад Бүгд найрамдах Монгол ард улсын ерөнхий сайдаар 2 удаа ажилласан. Тэгээ дээрэс нь хэлс хэрэг гүтгэгдээд 1939 онд баримтлагдаж зөвлөлт холбоот улсад хүргэгдээд 2 жил гарan байцаагдан тамлуулж агаад 1941 оны 7 дугаар сарын 10 буюу ардын хувьсгалын 20 жилийн түүх тойвон баяр наадмын өдөр цаазын ял сонсож Коммунарка хэмээх одоо хорох газарт 7 дугаар сарын 27-нд цаазлагдсан бидний эрхэмлэн хайрлаж хүндэтгэн мэхийх ёстой Монгол төргийн мэрэгэн сайд гэдэг 20 дугаар зуунд Алтан ургаас хамгийн том гэрэлтсэн од болох Агдам буугийн амар сайд юм. Тэгвэл ихний нэр нь гонгор байж тий. Гонгор тий. За тэгээд энэ гонгор гэдэг нэр амар болж байгаа үйл явдал маш тийм аах нөгөө анандын амарч гэдэг Агдам буугийн амар гэдэг ханд гэдэг нөгөө аавынх нь сахилын нэр нь тий. Өнөөдрийн дугаар дээр яг энэ бүхэн ингээ задраа тайлгадаад явна. За тэгээд гонгор хүүг 10 нас чөрөөгөө байхад нь ээж нь өөд болчихж байгаа юм байна л да. Тэгээд аав дээрээ одоо 2 ихчтэй тэгээ гонгор тэгээ араас нь бас нэг хүүхэд төрсэн гэдэг баха. Ингээд нэг 3 4 хүүхэдтэй аав нь бол үлдчихэж байгаа гэсэн. Тэгээ тайж гэдэг зэрэгтэй цолтой боловч гэдэг нөгөө нэг одоо хөрөнгө мөрөнгө гэдэг юм уу тийм юм бил бин чин баахтай. Хүүгийн өсөд одоо торинж байгаа энэ налчир баг нас нь бол яг нөгөө манжийн төр сулранд ороодж байгаа те. Энэ үедээ давхцаад байгаа. Тэгээ дээрэс нь Монголын одоо ихс дээдэс ноёд гэдэг юм уу те. Алтан ургийн энэ хүмүүс ч гэсэндээ энэ манжийн төрөөс тусгаарлах санаа бодол ер нь өвөртлөөл ингээ яваад байгаа. Энэ үедээ давхцдаг. За тэгээ 1898 онд гонгор хүүг 12 настай болонгуутлаа тухайн нутагтаа ирж амарж байгаа нэг одоо ноён байгаа байхгүй юу. За төшмөл гэдэг байгаа. Туслагч анжин байсан гэдэг байгаа. Тухайн нутагтаа ирээд амарч байгаа. Тэр нутгийн хүн байна те. Тэгээ тэр нь болохоор өөрийнх нь тэр Агдам буу тайжийн холын хамаатан. Тэгэхээр холын хамаатан гэхээр тэр хүн бас Алтан ургийн хүн бол таарж байгаа байхгүй юу. Тэгээ тэр хүн нутагтаа ирсэн байгаа гэдгийг сонсоод тэгээ хүүгээ нөгөө нэг төрийн хар хүн болох юм чинь те. Энэ хүнтэй л учруулаа золгуулаад авах юм бол ер нь болох юм байна гэдэг Агдам буу тайж бодчих. За тэгээ нутагтаа ирсэн байгаа залуу вандан дээр хүүгийнхэн хувь заяаг даатгахаар очиод хөвгөнөө дагуулan өргөөнд орж байгаа. За өргөөнд ороход вантан дээр ноён сууж байгаа. Яваад ороход 29 настай Чин ван ханд тойц сууж байгаа байхгүй. Тэгэхээр Чин ван ханд тойчтой холын хамаатнууд тэгээд аав нь Чин ван ханд тойчод хүүгээ авч загчина гэсэн үг. За ямар ч гэсэн төрийн юм болгоно гэдэг. За тэгээд энэ залуухан Чин вангийн хувьд болохоор аав нь 23 настай байхад нь одоо өөд болцсон юм шиг байна. Тэгээд 23 настайгаас ахуулаад яг аавынхаа эрхэлдэг байсан ажил төлөвийг ингээд аваад үлдсэн. Тэгээд хар багасаа яг төрийн хэрэгт орцсон. Тэгээд бээжнэрөө хит хитэн удаа дуудагдаад тэнд манжийн хаантаа тулаад бараалхаа. Тэгээд манжийн хаан чиний газар нутагчин хэдийн ир хэмжээтэй энэ дэрийг асуунгууд л те. Өөрсдийнхөө Монголынхаа хөрсөнд тоолдог байсан тооллоороо хэлж мэлээд ингээд ерөн жоохон эсэргүү юм байна гэдэг мэдгдсэн байсан. За ийм залуу зөрөгтэй хүн байж л те. За тэгээд гонгор хүүг аваачаад үзүүллээ. Одоо уулзууллаа. Таны холын хамаатан чинь байгаамаа те. Хүүг маань одоо төрийн хүн болоход нь туслаач ээ гэд. Тэгсэн чинь Чин ван доржийн хувьд бол хошуу нутагта сургууль нээсэн байсан юм байна. Одоо 1890 онд шүү дээ. Тэгээ энэ сургуульд нь баг 400 500 гаруй хүүхэд сурдаг. Тэгээд бичиг үсэг заадаг. Одоо ийм шашин номын биш шүү. Яг ийм сургууль нээсэн. Тэгээд тэр сургуультай хүүг оруулсан байгаа. Энэ дэргээс нэг юм хэлчихээ бас. Маах нөгөө олон зүйлийг 100 жилийн анхны тим байгуулсан 100 гэдэг шүү дээ. Мааха Монгол улсад сургууль байгуулагдаа 100 муухан жил болоогүй шүү дээ. Харин тий. Бүр хэдэн зуун сургууль байсны нэгэнд юм шүү. Тий. Тэгээ одоо тэгээд энэ дээр хэд чим хүрээний бичиг үсгийн сургуульд орохдоо гэж байгаа байхгүй. Нэг бичиг үсгтэй байгаа сте тий. Энэ одоо энэ хүрээний бичиг үсгийн сургуульд орохдоо хүү бол ааваараа нөгөө нэг одоо Монгол бичгээ тий. Тэгээд бас юм ойр зүрийн бичиг мэлгийн момоо жоохон заалах дөртөө болсон байна. Тэгээд сургуульд ороод сургуультаа бол маш хурдтайгаар сурч одоо хүмүүцсэн гэх юм уу тий. Одоо боловсрсан байгаа. За тэгээд удалгүй 13 нас өссөн гонгорыг бичгийн мэдлэг сайтай болохоор. За тухайн одоо энэ одоо бүс нутгийнхаа тий 10 гэрийг хариуцсан бичээтэй тавьж байгаа. За тэгээ хүүч айгүй нилээн сэргэтэл одоо айгүй хурдан хөгжөөд ээж. Тэгэн гутал нь за тэгвэл одоо юу яа? Багийнхаа бичээтэй тавья. Одоо
баг буюу те одоо хичнээн хөрөхтэй ч үүдэг. Ингээд энэ багийн бичээжээр тавь гэхэд хүү болохоор бичиж мичээд ингэдэг. Тэр явцдаа хүү их зохиохтой сайн бичгийн их зохиогт айгүй сайн байсан болохоор нь тухайн хошуундаа болж байгаа энэ алтны жижиг уурхай байгаа юм л да. Алтны жижиг уурхайн одоо гарцны тэрэ бүртгэл тэгэл нэг манж руу хэдэн хувь нь явах юм Монголд хэдэн хувь нь үлдэхийн яасан ийсэн гэдэг тоо бүртгэл рүү оруулаад тэн дээр бол манай хүн нөгөө нэг одоо хэл бичиг нэ тэрээс гадна нөгөө эдийн засаг нэ тэр юм руу бас сонирхолтой сонсож дуулж байгаа. Тэгээд дээрээс нь бас нэг орос хэлийг нэг баг саг гадарлагтай болоод ингээд эхэлж байгаа. За тэгээд энэ үед яг нөгөө хэцүүдэд байгаа манж гүрэн чинь те өвөр Монголыг цусгүй хөлөөнчилж буюу нөгөө хятадчлах зорилгоор өв олон хятадыг өвөр Монголын нутаг руу оруулж байгаа. Тэгээд нөгөө нэг мал хуутай мал малж байгаа өрхт одоо айл өрхтөө чинь те зэрэгцээд газар хаглаа тариад эхэлнэ. Тэгээд тэр дунд чинь нөгөө нэг малын бэлчээрийн хоорондын одоо булаацалтаа сөргөлтөнд тэмцэн юм хүү юм болно. Тэгээд дээрэс нь тариалангийн талбай болгох зорилгоор энэ үржил шим самтай газруудыг нь хүчээр булааж аваад тийшээ тариад хариулаад тэгээд тарианаасаа мэдээж осыг орлого олоод ингээ манжин төрд мөнгө хэрэгтэй болоод шүү дээ. Ийм ажлууд явагдаад эхэлсэн. Тэгээд энэ болоод байгаа үйл явц ерөнхийдөө наашаагаадсан орох юм байна гэдгийг одоо Чингис хаан дор тэргүүтэй хүмүүсээр нь анзаарсан байхгүй юу? Тэгээд дээрэс нь нөгөө нэг яг мөнгө санхүү нэ тэр татвар матвар юм нэмэгдээд эхлэн гутал ер нь хит хитэн удаа бас урдчим дундад иргэн босдог. За дундад иргэн босуулдаг байгаа. Зүгээр нь манжин дээр байгаа хятадууд дундаас ч маш олон бослогууд гараад байж байгаа. За тэгээд энэ Чингис хаан доржийн түрүүн нэг туслах төшмөл гэсэн шүү дээ, тэ. Хаан туслах төшмөл хийгээд байгаа гэсэн чинь Улаастан хаан дээр юм бэлээ. Тэгэхээр нөгөө нэг Монгол цэргийг захирдаг хороон дээр одоо туслах төшмөл хийгээд байгаа байхгүй юу? Тодорхой хэмжээний бас цэрэг захиргаана шүү дээ. Тий. Тэгсэн чинь тэр үед нь яг 1880 онд манайхан бас сонирхоо судлаад үзвэл энэ цэрэг онолтын Улаастан бослог гэж байдаг. Тэгээ энэ цэрэг онолтын Улаастан бослог болохоор яг энэ төшмөг улсынхаа үүргийн дагуу урд болж байгаа бослог дээр Монголын талаас ар Монголоос цэрэг зөвлөлөд явуулдаг ийм хэсэг байхгүй. Тэгээ тэр дунд нь цэрэг онолт гэж хүн одоо толгоолоод ийм бослог гаргасан байдаг. Араас нь бол 1900 онд Улаастан 2000 зэргийн бослог гэж байгаа шүү дээ, тий. Тэр 2000 зэргийн бослог болсон. Тэгэхээр урдаач бослог болоод хойнооч ингээл зэргүүд мэргүүд ингээл ерөнхийдөө ийм юм үйл явдлууд болоод байгаа. Тэгээ ингээ байж байтал 1901 онд Чингүрнээс шин засгийн бодлого гэж хэрэгжүүлнэ гэж байгаа. Тэгээд Монгол нутагт хятадуудыг үе олноор нь шилжүүлэн суурьшуулах, алба говчоор нэмэгдүүлэх, Монголын хүн амыг хятадчлах, байгалийн баялагийг их гүрнүүтээ нийлэн цөмлөх, Монгол хүн хятад хүнтэй сууж болохгүй байсныг цуцлах. Тэгээд Монголыг манжийн засаг захиргааны шууд нэг хэсэг дотоод мууж болгон хувирах зэрэгт чиглэгдэж ирсэн. Одоо ингээд ар Монгол руу хятад орж ирэх боломжтой. Нөгөө нэг дээр үеэс одоо нөгөө нэг хятад хүн Монгол хоёр нь сууж болохгүй гэдэг байсан. Тэр мэрийг хүртэл аваа ийцсэн. Одоо ингээд нөгөө нэг өөрсдөө хэцүүдхийн хэрээрээ тэр амлаж исэн амлалт гэрээнийхээ зөвчдүүдийг бүтэнгийн зөвчөөцөд эхэлж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээс илүү баг нөгөө тэнд чинь шийдвэр гаргаж хүмүүс нь өөрсдөө хятад болоод. За тийм. Нар чинь өөрсдөө гуйсан. Тийм болоод эхэлж байгаа юм л дээ. Одоо тэгээд CC хатан чинь хит хитэн одоо урдаа хүн тавьж байгаад ингээд өдөрчингэлж боловч нөгөө нэг ингээд бүр ямар ч хүчгүй болоод тий. Тэгээд тулгаж байгаа улсууд нь хятад генерал минерал инээ тэр юм байхгүй. Тэгээд маах чинь цөөнхүү амтай шүү дээ. Тэгж яах чинь 100000 хятад иргэн орж ирнэ гэдэг чинь үе төмөр орж ирж байна гэсэн үг байхгүй тухай үед. Тэгээ хамгийн гол нь тариа тарих бэлчээр газар нутгийг хүчээр булааж аавна гэж. За тэгээд манччин улс шин засгийн бодлого гэж хэрэгжүүлэхийн тулд Монголын олон хошуудаас судалгаа шаардаж эхэлсэн. 18 үзүүлэлтээр орон нутгийн байгалийн баялагын мэдээ гаргуулахаас шахсан. Тэгсэн чинь Дайчин вангийн хошууны одоо яг энэ мэдээ одоо бүртгэлтэй өгөө гэд ингэхт нь байгалийн баялагын одоо юу байхгүй ийм 18 заалт ирэнгуут нь ийм маад байхгүй ийм байхгүй энийг үзээгүй ийм байхгүй гэсэн тэмж байгаа эсэргүү юм явуулчих. Тэгсэн чинь араас нь одоо эрх баригчид гэх юм одоо энэ хүрээнд байгаа улсууд энэ судалгааг нь яг үнэн байна уугүй юу гэж шалгахаар 1907 онд очиж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө Чингис хаанд орчмаас тэр нөгөө хүмүүст нь морь зөр гаргаж өгөхөөс татгалцаад ингээд ер нь эсвгүүцээр бараг буцаацсан байгаа байхгүй. Улмаар 1909 оны сүүлд энэ халахын бүх аймаг хошуудаас дахин 18 зүйлийн чухал судалгааг хугацаа тоочж гаргуулахад бас Чингис хаанд ор тэргүүтээ Төшөөд хаан аймгийн 5 хошуу тогтоосон хугацаанд нь гаргаж өгөхөг цааргалж ирсэн. За ингээд л ер нь бол өгөхгүй те газар нутгаа ухуулахгүй тариа хадаа хагалуулахгүй гэдэг юм иймэрхүү байдлаар хэлжээд ирсэн. Тун удалгүй нөгөө нэг Дэнлиний чинь бас богд хаан те ингээд алба учир нэмээд ингээд энэ гэсээр байгаа Дэнлинийг татуулчих байгаа. Араас нь шин засгийн бодлогыг хэрэгжүүлэх гэж Сандаа хамбан Монголд ирж байгаа байхгүй хүрээнд. За 90 энэ цагдан сэргийлүүлэх газрыг байгуулад те одоо энэ Сюанхуа гэдэг юм сэргийлэх хорог байгуулад 40 гаруй цэргүүдийг суулгуулчихж байгаа. Тэгээ энэ хороогоо олоход цэрэг бэлтгэх газар нийлүүлээд их хүрээний Маймаа хотын зүүн хойно цэргийн хорон байгуулсан. За одоо ингээд нөгөө нэг хэнийг ч хамаагүй те барьж аваад шууд нэг ирүүдэн шүүдэг гэсэн өрөөгөр оруулдаг энэ үйл явдал эхэлж байгаа байхгүй. Одоо Улаанбаатар хот маань цагдаа нар нь хятад болж байна л гэсэн үг шүү дээ. Одоо энэ Улаанбаатар хот шүү дээ те. Маймаа хот гэхээр одоо манай энэ хаанхлан шүү дээ те.
За тэгээ их хүрээнд энэ сурган тижээг сургууль гэж бас байгуулад эндээ бүр 40-оос илүү хүүхдүүдийг оруулангууд л хятад манж хэл заагаад эхэлсэн. Одоо энэ дунд чинь ингээд бүр дураараа хавирлж байгаа байхгүй. Тэгсэн чинь яг энэ үйл явдал дээр нь давхцаад одоо 1904 оны 10 сард гэж байгаа. 13 дугаар далаалал. Одоо байгаа 14 дугаар далаалын өмнөх далаалал маань байгаа газар байдал нь хэцүүдээд тэгээд одоо Оросын цагаан хаанаас одоо тусламж үсэх гээд идэг үлээ те Монголын газар нутгаар орж ирээд тэгээ хүрээнд ирсэн. За хүрээнд ирэнгуут чинь Богд хааны нэр хүндэд бас халтаа гээд Богдод итгээд ингэж идэл далаалам цаанаас өгөөд ирлээ. Тэгээд далааламд хүмүүс айгүйг өргөл барьцааны дээр өгөөд нөгөөх маань ядарч явсан далаалам чинь бүр ингэж хөрөнгөжөө те юу л юу их боломжтой болоод ингэсэн. Тэгээ ер нь жоохон хэцүүхэн байж исэн чинь энэ Чингүн хаанд орч чинь хүрээнд бас ирсэн байгаа үеийн таардаг байхгүй. Тэгээд тэр үедээ хүрээнийх нь одоо Чингүн хаанд орчийн багш нь далааламыг ураад Чингүн хаанд орчийн яг өөрийнх нь одоо энэ хүрээ гэхээр одоо гэр хэсэг нь юм уу те тэр хэсэг дээр нь далаалам ирээд өвөлжиж байгаа. Энэ үйл явдлаас давхар болж байгаа 1904 онд. Магадгүй нөгөө нэгдүгээр сурал урд байдаг Чингүн хаанд орж өргөж магадгүй. Харин тий одоо би удахгүй тэн дээр очино. За ингээд ер нь бол газар ийм их үйл явдууд ингээд эхэлсэн. Тэгээд Чингүн хаанд орж сайн ноён хаан намнан сүрэн даалан сэрэн чимт гэдэг те энэ хүмүүс ерөөхдөө бусад одоо халахын ноёдуудтайгаа өгсөж толгойлж ингээд уулзаж сонхилж явсаар байгаа ерөөхдөө за бидэрт байгаа нь бол яа харахгүй те Богд хаан маань юм байна. Богд хааныхаа санаа бодлыг сонсъё гэж сонсож уулзаад Богд хаанд Монгол улсыг байгуулах үйл явц эхэлж байгаа. За тэгээ гонгор хүү болохоор ер нь элдэж тэр далж тэр зарим бичиг баримт инээ тэр юмд үлдээгэж гисэндээ Чингүн хаанд оржийн ард гүйцэтгэх бүх ажлуудыг хийж байгаа. Тийшээ явж мэдээ авчих энэ хүнийг холбох ингэх тех гэдэг бүх юмд оролцоод тэр жоохон хүү яваад байгаа байхгүй. Гэхдээ одоохондоо бол нутагтаа байгаад байгаа. За тэгээд эв санаагаа нэгтгэн Монгол улс тусгай томдлого үйл явцад хүч авсан тэмцгийн чухлыг нин тэргүнд ойлгосон ханд ван хамгийн түрүүнд энэ сайн ноён хаан намнан сүрэнтэй хандаад тэгээд даалам сэрэн чимд нар нэмэгдээд дээрээс нь 1911 оны 7 сард халахын 4 аймгийн хан ноёд эхэсдээдс хутагт хувилгаад бүгднгийн одоо яамд цуглуулж агаад хуралдаа зөвлөлдөөд дараад нь Богд ууланд бас нууцаар цугларн зөвлөдөж жагаад Орос улсаас тусламж гуйх нь зүйтэй юм байна. За тэгээд ханд доржван даалам сэрэн чимэд тэгээ хайсан гүн нарыг томлон хоошоо явуулчих. За тэгээ хоошоо очиод учир байдлыг хэлээд ингээд туслаач гэд ингээд явсан. Гэхдээ нөгөө нэг тусламжийн хариу бол жоохон тааруухан гарсан. Харин эргээд ирэхэд нь урд хятадд бослог болоод аль хэдийн нөгөө нэг манжийн төрийг унгаагаа ичиж байгаа байхгүй. За одоо эндээс ахуулаад яг нөгөө нэг ноёдын бүр сэрэг ухаанууд гарч ирнэ. За манжийн төрийг залгамжилж байгаа дундад иргэн улс те манжийн төрийн харьяанд одоо тийм үү төшмөг улсууд нь ямар улсууд байсан яг тэднийг бүгднийг авах гэж л үүснэ. Тэрнээс өмнө тусгай тогтнолыг зарлана гээл тэр бодлоо болоод тэгээд энэ Жавзан дам хотогтод хандаад те 8 дугаар Богдод хандаад хэлсэн. Тэгээд Богдын хувьд бол за ийм одоо байна. Одоо энийг нь бол ярих юм бол ер нь альва юмд цаг хугацаа хэмжээ те огт үгүй. Манж хятадын ийхүү байдал цөм цаг болсны тул үлээ. Харин одоо Монгол овгийн олон аймаг бүгдээрээ нийлж өөртөө улс болон тогтнох цаг нь болсон. Бүгдээр нэгэн сэтгэл хамт хүч гарган чармайн зүтгэхэд харгалцмуу хэмээн лүндэн буулгаад за ингээд бөөнөрөө хамтраад одоо тусгай тогтнолоо зарлах гэж байгаа. Тэгээ энэ үйл явц нь бас маш сонирхолтой. Халахын хүрээний бүгд хэргийг төр эхлэн шийдэх газар гэдэг ийм газрыг байгуулад зөвлөн шийдэх түвшинлэр нь ханд орж томилж байгаа. Тэгээд тус байгууллага нь Ар Монголын 4 аймагаас нийжгээд 1000 зэрэг дайрчлах тушаал гаргаад шийдвэр гарснаас 2 хоног болоход хүрээ орчмын хошуудаас 500 гаруй зэрэг цугларсан. Тэгээд бас 500 гаруй зэрэгээ зэвсгэлээд тэгээд тэр манжийн одоо сандаа ам хүн төр байгаа шүү дээ. Тэнгууд манжийн зэргүүдийн зэвсгийг нь шөнөөр нууцаар гэдэг үлээ те бүх зэвсгүүдийг нь аваад өглөө босоход ямар ч цусгүйгээр одоо нэгэсэндээ хусгал хийсэн байсан. Тусгай тогтнолоо. Тэгээд сандаа амбанд тулгаж байгаа хэрэг нь бол 3 хоногийн дотор те Монголын хязгаар нутгаас гар. За тэгээд одоо ямар ч цус асгаргуулахгүйгээр энэ үйлийг хийгээд ингээд авсан байдаг. Тэгээд яг энэ өдөр нь болохоор цагаагчин гахаа жилийн өвлийн дунд сарын шинийн 9 буюу 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр. Тэгээд олноо өргөгдсөн Монгол улс байгуулагдсан тунхаглаж Богдыг Монгол улсын наран гэрэл төмөн наст Богд эзэн хэмээн зарласан. За тэгээд Богд хааны зарилгаар Монгол улсын засгийн газрыг 5 яамтайгаар байгуулж дээрэс нь энэ улс орныхоо тусгай тогтнолын төлөө ам бие огоорн зүтгэстийг төрийн албанд оруулж ир томилсон. Тэгээд энэ 5 яамныхаа гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамных нь тэргүүн сайдаар Чингүн хаанд орж томилж байгаа байхгүй. За тэгээд энийг бүр яагаад ингэж албаар ингэж бүтэн ярьж байгаа вэ гэхлээр 1911 оны энэ хувьсгал бол бүр үндэсний хувьсгал юм. Тусгай тогтнолын хувьсгал юм. Яагаад тэгэхээр хэрвээ дундад иргэн улс яг тэр ямыг аваад тэр чигээрээ үргэлжилсэн бол Монгол хэл, Монгол газар нутаг
бид нар монгол хэлээрээ ярьж сууж чадахгүй бидний үр хүүхэд бүгд хятадаар шуулганаж те ингэж орох байсан ийм хүнд үеийг өөрчилж чадсан учраас энэ бол яах аргагүй үндэсний хувьсгал буюу жинхэнэ тусгай тогтнолыг зарласан өдөр юм. 1911 оны 12 дугаар сарын 29 өдөр. За тэгээд нөгөө гадаад яамны сайдэр Чингүн хантар суучж штэ те. Тэгэл нөгөө гонгорыг авчирна. Гонгор болохоор тэр үед нутагтаа. Тэгээд нөгөө нэг алд малдных ажлыг хийгээ явж байгаа. Тэгээд тэрний хажуугаар өөрийнх нь нэрийг өгсөн тэр багшийн охинтой хайцаглалын холбоотой болоод нэг гэртээ ороод айгүй хөрх ингэ байж байгаа. Тэгээд ямар ч сан Чингүн ханд орж гадаад явдлын яамны сайд боллоо. Тэгээд хүрээнд өөрийнхөө ингээд нэг амьдрах орчны тэр юм байгаа. Тэрнлүү иргэд. Тэгээд нөгөөх маань гэрээ ачаад ингээ их нэртэйгээ хоёулаа явсаар агаад нэг хэдэн өдөр явдгийн те баг сар явсан ч юм уу явсаар агаад хүрээнд ирж байгаа. Тэгээд хүрээнд ирэхдээ одоо яг зурган дээр харагдана. Яг нөгөө бидний одоо мэдих энэ одоо хүүхдийн зуг гэх үү. Тийм хүүхдийн зуд байгаа энэ хамтаржийн одоо юу гэдэг штт өргөө гэдэг штт те тэрний дэргэд авчираад яг одоо ахынхаа дэргэд те гэрээ бариад ингээд сууж байгаа байхгүй. За тэгээд 25 настай болсон байгаа энэ үед. Тэгээд хин Чингүн хамтаржийн хувьд бол гадаад явдлын яамныхаа сайд учраас тэр сайдынхаа ажил албандаа бол гонгорыг шууд бичээчээр авсан. За тэгээд 1912 оны 5 сард бол бүгд ерөнхийлөн сахирах яамыг байгуулад ерөнхий сайдаар намнан сөрмөс сууж байгаа те. За тэгээ 1913-аас 1915 онд бол гадаад яамны дид сайдаар Балингийн цэрэнд орж ажиллаж байгаа. За ингэ байж идэл нөгөө дундад иргэн улсыг байгуулсан хятадууд те өөрсдийгөө манж нарын өв залгамжлагч гэж үзээд тэгээ манжчин улсын нутагт гарсан үндэстнүүдийн тусгай тогтнох ирмэлц бүхий эсэргүүцэл тэмцлийг цэргийн хүчээр дарж одоо тийшээ цэргүүдээ оруулж ингэж ихэлсэн. Тэгээд 13 онд одоо зөвлөлт холбоот улс болон дундад иргэн улсын хувьд бол хоорондоо яг Ар Монголын энэ газар нутгийг яах вэ гэж хоорондоо ямар нэгэн байдлаар нэг гэрээ зөвшөлтөл хүрсэн байгаа. Тэгээ 1915 онд 3 улсын хилцээрийг хиймээр байна. За тэгээд нөгөө чөлөөт бүс буюу те хягтад энэ гэрээ хийнэ гэж. Гэтэл Чингүн хамт орчийн хувьд бол ийм байр суурьтай те Ар Монгол бол тусдаа юм улсаа бид нар бүр өвөр Монголыг оч аавна гэсэн бодолтой. Богд хааны хувьд ч гэсэндээ те өвөр Монголын одоо хошуудууд руу бүгдэнд нь одоо захирж байгаа ноёдууд руу бичигэлгээгээд нэгдэхүү те ингиа гэдэг ингээ ярилцаад эхэлсэн. Тэгэхээр өвөр Монголыг хүртэл Ар Монгол авах гэдэг. Ингээ Монгол маань нийтээрээ гэж ойлгох гэдэг. Тэгэхээр энэ дунд энэ хөдлөшгүй ийм зоригтой ийм байр суурьтай байгаад байгаа Чингүн хамт орчийг те одоо тэр нааша 3 улсын хилцээрлүү ирэх хүмүүсийг солих гэхээр солиулахгүй байна. Тэгэхээр энэ хүнийг одоо зайлшгүй байхгүй болох юм байна гэд 1915 онд одоо Чингүн хамт орж дунд голын ирэг дээрээс те мөсөн дээрээс бусдад хорлогдсон байдалтай толгоо руугаа одоо хүнд юмар цохиулсан гэж бас амдэр гарч ирээд байдаг ийм байдалтай олддог. Яагаад тэгэхээр тусаад технологи зорлоод олон оргигдсон богдхаанд Монгол улсыг зарлангуутлаа Хочин зүүн гарын дунд хошуу, Долон нуур, Хөх хот, Бугад хотын чиглэлд 5 замын цэргийг бэлдээд хүрээнээс цэргүүд гараад 5 замаар өвөр Монголыг чөлөөлөх дайн хийгээд эхэлсэн. Урагшаага. Тэгэхээр нөгөө нэг өвөр Монголыг суллах гээд байгаа, өвөр Монголыг авах гээд байгаа гэдэг нь мэддэгдээд эхэлсэн учраас энэ үйл явдлыг зогсоох гэж тэр 3 улсын хилцээр гэдгийг хийгээд тэр ерөнхийдөө 3 өөр ойлголттой байсан. Тэгээд 15 онд Чингүн хамт орж нас орж байгаа байхгүй. За хоёлаа хамтаа ажиллах танилцуулга төрүүлээ та. За тэг. За маа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хушган брэнд гэдэг. Бас их сайхан их оронч нэг сайхан юм ярина. Энэ байгалийн эрс зэсуур амьсгалд амьд үлдэх чадвартай болохын тулд тэр амьтан ургамал одоо амьд биетээс их хүч нь одоо юу шаарднаад тэгээд хувьслын явцд энэ чинь их одоо их мундаг амьтанч болно, ургамалч болно. Түүний нэг нь манай хушмад хүмүүс гэхдээ энэ юу яриад байна гэж магадгүй. Үнэхээр их тийм юм. Жишээ нь Канадад ингээд бүр чөмгийг нь дийлдэггүй бүр амьтад дийлдэггүй тийм самар байдаг байхгүй. За. Гэтэ тэр Канадад тэгвэл яаж тэгвэл тэр оймод урах юм гэхээр хизээ нэг заавал ойз түүмэр болд нь штэ. За. Тэгэхээр тэр нь өөрөө халуунд хагараад тэр шин мод одоо хушмод ургадаг байх нь штэ. Гэдэг шиг ингээд газар нутаг болгоны хушмод ч бас өөр юм. Монголынх болохоор манай яг ургамал судлаач хамгийн одоо бүр сайн гэдэг байхгүй. Одоо юу талаасаа энэ эрдэс бодис те витамин талаасаа. Тэгэхээр Монгол орнд ургадаг энэ хушны тэр самар дотор юу юу байгаа гэхээр омега 3 6 9 гэх те тэр хүчлүүд витамин Е, манган, цайр одоо магний юу гэдэг ингээ хүний эрүүл мэндийн шаардлагатай тэр одоо эрдэс бодисуд байгаа. Амин димээр маш баялаг. Тэгэхээр хушган брэндийн яасан гэхээр энэ самраа одоо цөмсөн самар гэсэн үг шүү дээ. Энийгээ тэгэнгүүтээ хүүтэй аргаар буюу ингээд шахаад ингээд бүчтэй шахаар чинь тэрнээс нь тос ялгарнаа да. Тэр тосыг нь одоо юм
юу болчих одоо хушны самар гэдэг нөгөө самрын тос гэдэг ингээд бүтээгдэхүүн болгоцсон. Энэ их гоё. Бид нар зүгээр шууд түүгээр өглөөдөө ер нь нэг цайны албаар ууж чадхад биеинд бол үнэхээр сайн. Энэ ч антиоксидант ихтэй тий. Хүнийг ингээд нөгөө биеийг хоргоожүүлнэ штэ. Дээрэс нь ямар нэгэн одоо жишээ нь салаад нь ч юм уу эсвэл ямар нэгэн юу хоолны одоо сүмсэн ч юм уу тий. Тэр нөгөө самрын тосоо хийчихэр үнэхээр гамцтай болно. Та бүхэн ер нь янз бүрийн тосоор ингээд нэг салаад нөгөө хутгадаг да. Харин самрынхаа тосоор хутгаад үзээрэй. Үнэхээр гайхалтай амттай бол. За тэгээд бүхтлгүүрүүд зарж байгаа. Үнэхээр гоё ингээд нэг хар тийм нарийнхаа гоё үзэмжтэй тийм гоё шилтэй. Ер нь виноч гэж хандуурахаар баг. За тэгэхээр хушган брендийн та бүхэн бүр илүүдэлэнгүй гоё мэдээлэл авъя гэвэл хушган брэнд гэдэг ер нь Facebook дээр хайгаад үзээрэй. Нөгөө Facebook хуудас нь гараад ирнэ эсвэл хушган цэг имэн гэд ороод үзээрэй. Бүр уцаар ирээд та захиалга одоо тэ аваад одоо өөрийн дэлгүүр хоршоот орно шүү дээ. Тийм зөндөө хүмүүс орно. Тэгэх юм бол та 77 17 33 99 77 17 33 99 гээд яг тэр компани руу зараа одоо залгаад тэгээд өөрсдөө тэр одоо худалдаалж болно шүү дээ. За ингээ хушган брэндийнхэнтэй их баярлалаа. За баярлалаа. За тэгээд Агдан буугийн гонгорын хувьд одоо нөгөө холын хамаатан гэж байгаа өөрийг нь дагуулж те чиглүүлж явсан зоригт Чинван хан төрж ах нь штэ. Одоо өөд болчихлоор мэдээж өөрийнх нь бол маш хүн тусан штэ. Гэр бараагаа аваад үрт тэр хүнийгээ бараадаад энэ хүрээнд ирсэн байгаа штэ. Гэтэл тэр хүн одоо маш сонирн байдлаар гинтийн байдлаар байхгүй болчлоо. Тэгээ хэрэг явдал бол үнэхээр бас хүнд юм байна гэдгийг бас ойлгож байгаа бах. Тэгээ энэ дунд чинь нөгөө Чинван хан төржийн хувьд болохоор Балингийн цэрэн дөрж гэдэг хүнийг те авчираад төшмөлээр байлгаад ингээд байгаа шүү дээ. Гэтэл нөгөө нэг хан дөржийн хувьд болохоор өөрөө ингээд нааш уулзалт муулцгээд ингээд их явждаг. Тэгээд тэрэнд нь манай хүн туслаад ингээд явж гин. Тэгээд ихэнхдээ мэдээж гадаад явдлын яам дээр ч юм уу байж хахад те түүнийг одоо бичиг за тэгээд төрийн хэрэг тэгээд дээрэс нь өөрийгөө нөгөө нэг илэрхийлэх итгэхийн хурц байх үг юмдад хурц байх энэ болгон дээр нь Балингийн цэрэн дөрж байгаа бас нэлээд зөвлөжидэлтэй ах хүний хуваар тий. Тэгээд одоо ийм байдгийн тийм байдгийн юмны наадах цаадахыг ойлгоо ингээд гээд байнгын заа зөвлөдөг байж. Гонгор хүүч гэсэндээ тэрийг маш сайн хурдтай авсан. Тэр хэрээр маш хурдтайгаар бас зэрэг дэвнэ тэрийг өсөөд яваад байгаа. За тэгээд 1915 онд 3 улсын хэлэлцээр хийгдээд за тэгээд ингэж байж итэл цаанаас дундад иргэн улсынхан тий 1919 онд за одоо тэнд бүр ингээд болохоо байгаа те ингээд тусгаар тогтнолоо зарлаад бүр ингээд байгаад байна. Одоо ийш цэрэг оруулна гэд 1919 оны 10 дугаар сард гэж байгаа шүү. Хятадын Сившу жанаа толгойлуулсан 4,000 цэргийнхээ хамтаар хүрээнд ороод ирж байгаа. Тэр чинь нэг иж бүрэн зэвсэгтэй шүү дээ. Тий, ингэсэн юм байна. 5 замын цэрэг уршаа явсан шүү дээ, тий. 5 замын цэрэг явлаа. Тэгээд тэнд өвөр Монголыг чөлөөлөх гээд хошуу болгон дээр дайтаа тулдаад явлаа. Ялах үедээ ялаад, ялагдах үедээ ялагдаад. Гол нь эн чинь нөгөө нэг яг одоо гол бүсээсээ гэх юм уу, тий. Хүрэнээс маш хол дэмжлэг маш суларчж байгаа. Буу зэвсэг нэтэр юмны хувьд одоо сулраад эхэлж байгаа. Тэгээд өөрсдөнд нь хангамж байхгүй учраас одоо барьцаалсан цэргүүдийнхэн ч юм уу тэднийхэн буу мууг аваад ингэ тулдж явсаргаас бүр болохоо байгаа. Тэгээд одоо хоошоогоо буцаж байгаа. Тэд нар маань ирээд хил дээрээ байж байгаа. Тэрний хажуугаар Сүүсүү жанын цэрэг бол машинтаагаар дайж гараа шууд хүрээнд ирээд 4,000 зэрэгтэй ирээд шууд хүрээг эзэлж байгаа байхгүй. Тэгээ богд хааныг одоо шоронд хийчихэж байгаа шүү. Тийм шууд гэрийн хорионд оруулж байгаа. За тэгээд та нар одоо энэ тусгай тогтсон улс биш ээ те. Одоо эн чин дундад иргэн улсын нэг харьяа муучин гээд орж ирж бэраа үзүүлж байгаа байхгүй. Одоо энэ хүрээнд ингээд 4,000 зэрэгтэй хятадын жанжин ирсэн буу зэрэгэ бариад ингээд зогсож ингээд бодтоо. Одооныхоор бол 40,000 штеп. Тий. За тэгээд араас нь оных нь эцэд буюу 2 сарын дараа гэхэд 10,000 зэрэг бүхий хүч нэмэгдэж ирсэн. Ингээд 14,000 зэрэгтэйг Сүүсүү жан бол Монголын нийслэлийг ингээд эзлээ суучж байгаа. За тэгээ богд хааны гэрийн хорионд нь оруулсан. Тэгээ Монголын дэвшилт үзэл бүхий ноёд лам нар жирийн монголчуудыг олноор хомроглон баривчилж хорж ирүүдэн шүүж эхэлсэн. За ингээд яг энгийн гутал нь нөгөө мэдээж төрийн хар хүн гэж байгаа шүү дээ тий. Тухайн үед чинь болохоор төрийн хар хүн чинь нөгөө юм гизэгтэй байгаа шүү дээ. За тэгэл нөгөө баривчлагтаал ингээд цутаагаа ч юм уу ийм хүүд явдал болоод ингэжсэн чинь гонгор азар хөрнөөс гачж байгаа байхгүй. Хөрнөөс гарангуутлаа өөрийнхөө нөгөө нутаг ба шүү дээ тий. Нутагтаа очицсан. За яг энэ үеэс хуулаад мэдээж нөгөө нэг яаманд ажиллаж исэн төрийн одоо хэрэг шийдэж исэн ноёд экстэцүүдийг Сүүсүү жанчин цэргүүдээ явуулаад хайлгаад ингэн гутал за энэ дунд Агдан буугийн гонгор гэж хүнийг хайгаад эхэлнэ. Манай нутагтаа очсон байдаг. Тэгээ яаж хайх вэ гэхээр төрийн хэрэгт ажиллаж исэн нөгөө нэг гизэгтэй нэгдүгээр таних тэмдэг. Хоёрдугаарт Агдан буугийн гонгор гэдэг хүнийг хайна. Гэтэл манай нутаг руугаа очсон. Нутагтаа очин гутлаа төрийн хар хүний бэлэг тэмдэг болсон гизгээ авч хайсан. Дээрээс нь Агдан буу буюу аавынх нь Агдан буу гэдэг нэрээр нь сахилынх нэр болох нөгөө Ананд гэдэг те. Тэгээ нөгөө гонгор гэдэг агаа
амар болгож байгаа байхгүй. За ингээд нэрээ солилцсон. Тэгэн гут нөгөө хойноос нь мэдээж өвчин зовлон ороод жагаад ингээд солисон гэж зарим хүмүүс хэлдэг л дээ. Чи нөгөө худлаа Гэтэл нөгөө нэг араас нь хиттийн зэргүүд мэргүүд нэхэр хөөгөөд хайнгууд тим хүн хайдаг байхгүй. Гизгтэй хүн хайдаг байхгүй. Нэр ус нь ондоо. Ингээд болчихж байгаа. 34 5 наснда өвчин ороосон сууч нэрээ солидөг монгол хүн байхгүй л тий. Тэгээд хөдлөг нөхөс. Гол нь хүрээнээс гарахтаа гонгорын хувьд бас нэг хүмүүстэй холбоо тогтоогоод найзлаад тэр хүмүүсийн яриа мэрэ юм нэг сонсоо тэгээд эндэртэйгээ үзэл бодлоо солилцдог болцсон байсан нь одоо хүрээнд байгаа нууц бүлэгмийнхэн гэж байгаа. Тэгээд нууц бүлэгмийнхнээс одоо бол бодоо Сүхбаатар нартай танилуд гэдэг юм уу те иймэрхүү холбоотой байдаг. Тэгээд гол нь бодоо Сүхбаатарын хувьд бол бас ингээд хүн зараад бичиг өгөөд те санаа бодтын сонсгоод тэр дайчин мангийн хошуу буюу яг тэр булган аймаг өөрийнх нь байгаад байгаа нутг руу хүн явуулдаг. Хид хідэн удаа хүмүүс явуулаад наашаа тасаа ингээд сонсоо те самт байдлаа сонолцоод ингээд байгаад байгаа. Яг ийм нөхөн болоод баг ингээд жил гаруй болж итэл те 1920 оны сүүлчээр барон өнгөрний цагаан цэргүүд одоо хүрээг довтолж 1921 оны цагаан сарын дараа гэхэд богдж авсан там хотгтыг чөлөөлөн жалхан цодогт амдын базрын тэргүүлсэн засгийн газрыг байгуулж байгаа. За ингээд богдыгоо эргүүлээд одоо хаанаараа өргөмжилж ийн гэсэн үг. За тэгээд 1921 онд тэр хойно одоо Хяхтад ардын төрөл засгийн газар байгуулад хүрээний засгийн газарт албан ёсоор мэдэгдснээр Монгол улсад яг тэр 21 онд хоёр газар зэрэг засгийн газар болж байгаа. Хоёр засгийн газар болж байгаа Монгол улс. Нэг нь төр засгийн газар, нэг нь болохоор хүрээнд байгаа засгийн газар. Тэгээд 21 оны 7 сарын 6-нд ардын төр засгийн газар нь Төв хорооны гишүүд болон цэргийн хамтаар хүрээнд орж ирж байгаа. За тэгээд ардын төр засгийн газрын эренгууд л хүрээнд байгаа одоо нөгөө нэг хүрээний яам те одоо Монгол улсын хэргийг шийдэж байгаа энэ хүмүүс маань нэг яаманда бүгдээрээ цуглацгаагаад ямар ч цусгүйгээр ямар ч эсэргүүцэл байхгүйгээр бүгдээрээ хүлээж авч уулзалтаад эвлэлтэн нэгдээд яг одоо энэ шин засгийн газраа хамтдаа байгуулж байгаа. Ийм үйл явдал болж байгаа. Тэгэн гутал 1921 оныхоо 7 сард одоо ардын төр засгийн газар хүрээнд ирж байгаа шүү дээ. Тэсэн чинь тэр 7 сард нь Дайчин вангийн хошууны бэс амрыг нийслэл хүрээнээ дуудан ирүүлж ардын засгийн газрын туслах төвшмөлөөр тохон ажиллаж байгаа. За ингээд энэ хүн бол яах аргагүй энд нөлөөтөөж байж те санаа бодлонч байж үйл хэрэгэнч байж тийм учраас засгийн газар байгууллагатаа шууд дахиад дуудаад аваад ирж байгаа. Тэгээ одоо нөгөө яг энэ үед чинь болохоор нөгөө феодлууд, ноёдууд гэдэг юм уу те ламнар, том ламнар, хотгодууд гэдэг юм уу ингээд ирэх мэдл булаацалдах гэхээс илүүтэйгээр яг энэ тусгай тогтнолынхоо энэ засгийн газрын төлөө бол бүгд хин хингихгүйгээр бүгдээ хамтдаа сүлэлдээл хүчээ босгож байгаа байхгүй. Бүгд нэг зүгт харж байгаа. Тийм. Тэгээ тэр дунд бол амар байх хэрэгтэй гэд амрыг авчирсан байна. Тийм нөгөө монголчуудыг нэг зүгт харж чаддгүй шүү дээ. Жигнэсээ. Яг нэг үндэстнээр ихэд хитэн сайхан тохиолдол байдаг нь одоо нөгөө 800 жилийн өмнө байна. Тэ бас энэ 1911 он байна. Бас энэ 19 оны тэр төрөмгийлээс болж 21 он байна. Бид нар чи бүгд нэг зүгт харахаар бид нар ямар том амжилт хүрдгийг их сайхан жишээ шүү дээ. Одоо нэг ламнар те хуучны тэр алтан уургийн ноёдууд тэр тайж нар тэгснэ энгийн ардууд ингээ бүгд нийлээд сүлэлдээд ардын засгийн газар байгуулж байгаа байхгүй. За тэгсэн чинь авчираа туслах төчмөөр оруулсан. Тэгээд тэр үеийн засгийнхаа ерөнхий сайдаар бол бодоог тавьж байгаа. Ерөнхий сайд болсон одоо бодоогийн хувьд болохоор гадаад явдлын яамныхаа сайдыг хамтдаа хаждаг байж. Хамтд нь ингээ авцсан. Тэгсэн чинь гадаад яамны сайдын дэмжигч хичээнгүй сайдаар нь нөгөө балингийн цэрэнд орж байгаа байхгүй. За балингийн цэрэнд орж байгаа бол яг өөрийнхөө араас тавих дахиад төшмөл дээр бол амрыг авчирч байгаа. За тэгээд бодоо тун удалгүй ерөнхий сайдаас буусан ерөнхий сайдын орлогч гадаад явдлын яамнаас сайдаар хэлсэн цэрэнд орж гадаад явдлын яамныхан сайдаар орж ирж байгаа бүр. За тэгээд өөрийнх нь хасж байсан эрхэлсэн төшмөлийн суудалтаа бол амрыгаа дахиад тавьж байгаа. Яг ингээд хамтдаа ингээд өсөөл явж байгаа гэсэн үг. За тэгээд төд удалгүй жалхан цовдогт дамдын базар нас барна бас ерхий сайд байсан тийм. Тэгээд дараагийн ерхий сайд нь хэн байх вэ гэдгсэн залуучуудын бүлэглэл, хөрөнгөтний бүлэглэл, хуучин ноёдын бүлэглэл. За тэгээд ингээд бүлэглэлүүд нь ингээд тусдаа гараад эхэлсэн. Ингэж явж хагаад солин дансан нөө эсвэл ерхий сайдын орлогч балингийн цэрэнд орж уу гэж хоёр талд ингээд хуваагдаад ингэж явж хагаад дийлэнх нь балингийн цэрэнд орж тэр нэгдснээр богдхаанд Монгол улсын ерхий сайдаар балингийн цэрэнд орж байгаа тавигдаж байгаа байхгүй. За тэгээд одоо нөгөө гадаад явдлын яамны сайд байж байгаа ерхий сайд болчлаа шүү дээ тий. Тэгэхээр одоо довчин амар нарыг дэвшүүлсэн чинь амар сонгогдсон. Ингээд амар яг гадаад явдлын яамны сайдаар орж ирж байгаа. За тэгээ балингийн цэрэнд тавьж үед болохоор 1924 онд одоо Богд хаан таалт өгсөн, бусдад хорлогдсон. Тэгээ 24 оны 11 сарын 26-нд бүгдээрээ одоо нөгөө бүгд найрамдах Монгол ард улсыг тунхаглан зарлаж анхны үндсэн хуулийг одоо батлаад тэгээ 24 онд чинь 5 яамны тогтолцоог өөрчлөөд нэмээд энэ аж ахуйн яам гэдгийг байгуулад ерхий сайдын жинхэнэ орлогчоор нь амар тавилагдаж байгаа. Тэгээ 26-аас 27 онд дотоод явдлын яамны сайдаар дээрэс нь эдийн засгийн тэргүүлэгчээр манай амар ажиллаж эхэлсэн.
Тэгээ Балингийн цэрэнд орж ерхий сайдын хувьд болохоор 28 оны 2 дугаар сарын 13-нд өвчний улмаас нас бараад ерхий сайд байхдаа тэгээ өвчний улмаас нас бараад тэгээд улсын баг хурал яаралтайгаар хуралдаад тэгээ Монгол улсын ерхий сайдаар одоо 1928 онд Агдамбуугийн амрыг ерхий сайдад тавьж байгаа байхгүй. Эхний удаад ерхий сайд болж юм байна. Балингийн цэрэнд дээр ч одоо 3 төрд одоо сайд түвшмэл хийжсэн их мундаг хүн байгаа шүү дээ. Янз бүрээр л харлуулдаг хүмүүсийг би тэрийг нь ойлгодог. Энд чинь Манжийн төрч ч гэсэн дараа нь Богд хаанд төрч ч гэсэн дараа нь бүгд нэрд Монгол ард улсын тий бүр анхны ерөнхийсэд энэ хүн мэдээж хэрэг олон их орнчдын бас нэг шүү дээ. Тэгэхээр энэ хүнийг залгамжилж ийн гэхээр бас л анд бол тий амар бол бас тодорсон байгаа шүү. Тэгээд яг энэ ханд орж онгийн хувьд бол яг ингээд дагуулад үйл хэрэгтэй оруулаад ингээд багаас нь ер нь ойлголцсон. Яг одоо чи эрүүлэр хар. Энд юу болоод байгаа вэ? Дэлхий дээр Монгол улсад юу болоод байгаа вэ? Араас нь Балингийн цэрэнд орчин хувьд бол те яг энэ харилцаанууд юу байдгийг, улс орны харилцаа юу вэ? Яа төр эрхийг авч явах ингээ бүгднийг бэлтгэсэн. Насаар нь бэлтгэсэн байгаа байхгүй. Тийм ээ. Ингээд ерхий сайдаар орж ирж байгаа. За тэгээд нөгөө феодал, лам нарын одоо те бүлэглэл инээдрэ гэдэг ч юм уу те иймэрхүү үйл явдууд орж ирээ. Тэгээд дээрэс нь одоо ер нь ингэнэ энэ феодлын лам нарын хөрөнгийг хураана. Монгол орнд социализмыг яаралтай байгуулах зорилтыг тавьж байгаа. Тэгээ хамтралт коммуныг хүчээр байгуулах, сүм хийдэг довтлон нураах, шашны эсрэг эрчтэй тэмцэх жилүүд буюу зүүнтний нуглааны жилүүдийг тэмдэглэгдсэн энэ өдрүүд эхэлж байгаа. За тэгээ одоо энэ дээр ярихад бол юу яах ёстой юм бэ лээ? Ерөнхий сайдын тухайн үеийн ерөнхий сайдын одоо эрх мэдлийн талаар заавал хэлэх ёстой гэж хэлээ. Яагаад юм гэхээр намын ерөнхий нарийн бичих гээд 3 хүн тавьсан. Нэг хүн тавьчихаар нэг бол бүр бүтэн баллаа хийчих гэдэг. Нэг бол бүр яг эсрэг тал руугаа арчих гэдэг те. Ийм эсдэлтэй учраас комментарны зүгээс ерөнхий нарийн бичгийг нь 3 хүн болго яг тэнцүү эрэхтэй бай. Хоорондоо тэгээ хэрэлдээл, алалцаал, ажилтнч явахгүй, нэг нэгнийгээ хойлоод хутгаад ингээ байж гэдэг юм заваанаар 3 одоо ижил тэнцүү эрэхтэй тавьчихж байгаа байхгүй. Тэгэн гол тэр 3 хүн улсын бүх хэргийг шийддэг. Засгийн газар одоо тэр ерөнхий сайдын хувьд бол те ихэнхдээ ажихуйн ажлууд ажихуй л ажил хийж. Тийм. Ийм их мэдээлэл улс төрийн нэг ажил хийхгүй. Тэгээ одоо нөгөө нэг ингэж болохгүй тэгж болохгүй гэдэг уурхахаар эрх мэдэл нь хүрдгүү ч юм уу. Ерөнхий сайд одоогийнх шиг биш юм биш үү. Тухайн үед бол ийм байж. За тэгээд амрын хувьд бол те одоо ийм лам нарын феодлуудын хөрөнгийг хураана хамтрал коммун байгуулна гэдэг энэ хөдөө орон нутгад байгаа энэ малтай хуйтан хүмүүсийн хөрөнгийг нь хурааж аваал. Тэгэл одоо дураараа одоо ингэж яадаг чинь те коммун байгуулаад ингээ барлаад байдаг. Энэ болохгүй юм байна. Дээрэс нь лам нарын хөрөнгийг хураана гэдэг те. За энэ бол одоо ингэж явлаа гэхэд ийм лам нарын хөрөнгийг хурааж болно. Тэгээ яагаад тэр лам нарыг нь өөрсдийг нь одоо барьж авч хэлмэгдүүлэх ёстой. Тэгээ зүсгтэн олны хөрөнгийг яагаад авах ёстой ингэж эсрэг байр суурьтай. Тэгэл тэрийг хэлж яриад ингээл яваад байдаг. Яг гүйцэтгүүлэх гэдэг ажлууд нь бол ийм юм байна. Бичиг үсэг тайлагдалтыг нэмэгдүүлмээр байна гэсэн юм нөөрөө. Тэгээд орчин цагийн аж үйлдвэрийн үнцийг тавих хэрэгтэй байна гэдэг. Тэгээд зам тээврийн салбарын бат бэх суурийг бий болгомоор байна гэдэг. Тэгээд газар тариалан хөгжүүлье, мал эмнэлгийн тогтолцоог бий болгоё, боловсролын тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй байна. Батлан хамгаалах хэргийг эрчимжүүлмээр байна. Тэгээд багш бэлтгэх сургуулийг байгуулад тэгээд сургуулийн тоог 90 нэмээд тэгээд 2 жилийн хугацаанд тэр нь аяг үр дүнтэй ажиллаад сургуулийн тоог 105 хүртэл нэмээд тэгээд дунд сургуулийг 14 болтол нь өсгөөд давхар хийгээд байгаа юм уу бид нар. Тэгээ аймын зэвсэг хэрэглэлийг сайжруулах их бууны зэрэгээс гадна хоёрт цэргийн анги нисэх хүчинтэй болж цэргийн албыг 2 ба одоо түүнээс 3 жилээр хаадаг болгоод тэгээ 2 ба түүнээс дээш хүүхэдтэй айл нэг хүүхдээ заавал цэрэгт явуулна гэсэн тийм юм гаргаад одоо нэг ойлгоод байгаа байхгүй. Биднэрт чинь ийм цэрэг зэвсэг нэтэр юм хэрэгтэй юм байна. Эх орноо хамгаалахад ийм байх хэрэгтэй юм байна. Тэр үйлдэлүүдийг хийгээд яваад байгаа. Тэгээ дээрэс нь манай айгүй тийм ийм эрүүл харцтай. Германаас инженер геологчд авмаар ингээд. Тэгээд тийшээгээ хандаад аваад Богд хаан уул энэ Цэцэрлэг мандал уулын аймаг гэж одоо манай нар хангаа те энэ аймгийн одоо нутгуудаар байгалийн баялаг хайгаад байгалийн баялагчин их Монгол улсад хэрэгтэй юм байна гэх. Тэгээд энэ могоо хараа гэдэг голын ойр авчнаас алт олоод 29-с 30 онуудад эдийн засгийн иж бүрэн тооллого хийгээд. За дээрэс нь цаг уурын байдал, нутаг дэвсгэрийн онцлог, ургацын шим тэргийг судлаад цаашид хөгжих боломжууд юу байна гэдэг судалгаануудыг давхар явуулаад бүсчилсэн хөгжлийг хийх гэдэг шүү дээ. Тэгснэ хүүшээ энэ улс орны чинь хөгжүүлэхэд шинжлэх ухаан чинь гол юм байна шүү дээ. Шинжлэх ухааны хүчин биднэрт боловсон хүчин хэрэгтэй юм байна. Тэгэхээр бид нар гадагшаа хүүхдүүдээ сурах хэрэгтэй юм байна. Гадна байгаа тэр мэрэгжилтнүүдийг авчрах хэрэгтэй юм байна. Эндээ баазыг нь бэлдэж өгөх хэрэгтэй юм байна. Тэдрийг бүгдийг нь ойлгоод тэр ажлуудаа хийгээ яваад байгаа. Гэтэл нөгөө нэг намын одоо тэнцүү эрэхтэй те энэ хүмүүс чинь одоо тэгэл нөгөө нэг хамтрал коммун байгуулаа хөрөнгө татах матах гэсэн ийм том ажлуудыг хийгээ яваад иж л та. Тэгээ комментарны зүгээс болохоор Монгол оронд нэн яралтай социализм байгуулах гэж улаарж байгаа. Тэгээд арай төвийг сагсан
бодит амьдрал дээр юу болж байгаа, гадарлаж байгаа хитгэн хүн л одоо амрын хийгээд байгаа ажил болгон болоод байгаа юмыг ойлгоод байгаа. Тэр нь одоо бэлчдийн гинтэн тэргүүтэй хүмүүс гэж байгаа. Түүний эдгээр үйл ажиллагааг анзаарсан нөгөө зүүмтнүүд гэдэг байгаа. Бас нэг зүүмтнийг нэрлэдэг байгаа хүмүүс болохоор 30 оны 8 дугаар сарын хурал дээр түүнийг шүүмжлэн ерхий сайдаас авч хайсан амрыг. Ингэхдээ болохоор бас л нөгөө нэг юм хийнүүд харж байгаа л те. Элдв янзын баримт суулгаж байгаа л. Чи уулстай засашгүй баруунт нь те. Нөгөө феодлын үлдэгдэл чи хөрөнгөтийн нэг ингэсэн тэгсэн гээд зарласаар хагаад бөөнөрөө нийлээд улсын бага урал дээр шөмжилж жагаад Аттанбуугийн амрыг ерхий сайдаас нь аваа хийж байгаа. За тэгээд энэ хүрээнээс юунаас ерхий сайдаас авч хаянгуут л нөгөө нэг одоо төрийн эрхэнд байгаа улсууд нь бүгдээрээ нүд үзүүлж харж байна л та. Тэгээд яаж яваад чимтэй судар бичгийн хүрээлэн рүү дараагаар томилогдох боломж гарч ерхий сайд үлсэн хүн судар бичгийн хүрээлэн рүү. Тэгээ яваадсан чинь судар бичгийн хүрээлэн нэг галчтайгаа, цэвэрлэгчтэйгээ гэдэг ч юм, үүсгэгчтэйгээ гэдэг ч юм уу. Тэгээ бүгдээрээ ерөөхдөө тэнд байгаа хүмүүс бүгдээрээ нийлээд нэг 40 гаруй хүнтэй л нэг юм жижиг юм байгаа байхгүй. Тэгээ яваа орсон нэг дуун ухааны тасаг масаг гэдэг нэг юм юмудтай. Тэгэл одоо эрдэмтэн гэдэг юм уу судлаач тийм хүмүүс ховртой юм байгаа. Тэгэл манай хүн чинь яахлаараа энэ нөгөө засашгүй баруунтан амрыг тэнд аваачаад аргаар тавьдгийг үгүй мүгөөгөл нөгөө хүмүүс нь ингээд араас нь хэрүүл уруул хийгээд идэг. Тэгэн гут манай хүн за яасан ч байсан ямар ч гэсэн би намайг боль гэтэл би ажиллаа хийж игээл ханцуу шамлал орсон. Орон гутлаа өөртөө тэр нэг урд нь ойлгоцсон юм байна шүү дээ. Тэрийгэ барайл за одоо нэмж ийм тасгууд юм уу лабораториуд гаргах хэрэгтэй юм байна. Гадаад дотоодоос мэрэгчлүүд авчих хэрэгтэй юм байна. За одоо болоод байгаа үйл явдал бол энэ. Тэний толгой дээр тийм хүмүүс байгаа. Тэдний одоо арга эвийг олоод дундуур нь яаж туучж хагаад хэрэгтэй юм уу авч чадах вэ гэж бодоол. Тэгэн гутлаа нэг 3 билүү 5 жилийн тийм төлөвлөгөө гаргаад тэрийг улсын баг хол дээр аваад орчих واخхой. За ингэж ажилламаар байна. Ингэмээр энэний тулд ийм дэмжлэг хэрэгтэй байна гэдэг. Тэгээ яаж явна ямар ч зүтгэсээр хагаад батлуулж чадчих байгаа. Тэгээ судар бичгийн хүрээлэнд өөрийг нь очиход бол хүлээн авсан хүн нь бол Цэвэн Жамсраано. За тэгээд судар бичгийн хүрээлэнтэй шууд шинжлэх ухааны хүрээлэн болгож нэрийг өөрчилж байгаа. Дээрээс нь дуун ухааны тасаг, түүх, газар зүйн тасаг, гэрэл зургийн лаборатори, номын сан, газар тариалангийн тасаг, геологийн тасгийг нэмж байгуулж байгаа. Тэгээд нөгөө ардыг гэгэрүүлэх яам гэж байна л да. Тэрний сайд дугуйж байгаа хүн төр очиод одоо удахгүй зөвлөлт рүү явж байгаа юм билий. Би хамт явъя. Намайг аваа явчихдаг хөө. Би тэнд уулзах хүмүүс байна гэсээр байгаа. Тэр бүрэлдэхүүнд нь багтаж ороод очингуутлаа нөгөө нэг одоо хилаагаад үздэггүй гэдэг нэг юм баруунтан залгадаад байсан шүү дээ. Тэрнээсээ шал ондоогоор очингуутлаа мэрэгчлэнүүд гоохот эхэлсэн. Надад ийм салбарын ийм хүн хэрэгтэй байна. Ийм инженер, ийм одоо геологч гэдэг юм ийм хүн хэрэгтэй байна гэж гуйсаар хагаад маш олон мэрэгчлүүдийг авахар болж байгаа. Тэгээд ерөөсөө шинжлэх ухааны хүрээлэнд маань хэл мэддэг, тэрийг одоо судалж чаддаг ийм жигдэрсэн ийм оюутан залуучууд боловсон хүчин хэрэгтэй байна гэдэг энэ тэндээс ингээд Монгол залуучуудаа цуглуулад ингээд нь 25 настай бэмбэр инжингүй тэндээс ирж байгаа байхгүй. Тэгээ ингээд орж ирж байгаа. За тэгээд Эрдэмтэн нарийн бичгийн дарга эдийн засагч, за тэгээд хөдөө аж ахуйн эдийн засагч, цаг уурч, одон орон судлаач, байр зүй судлаач, музейн эрхлэгч гэх мэт ийм мэрэгчлүүдийг Оросоос авч байгаа. Зөрүүлэн гутлаа хил шинжээл мэрэгчлэр 2 хүн, биологчор 1 хүн, мал аж ахуйн судлаачаар 1 хүн, газар тариалан судлаачаар 1 хүн, эдийн засагчаар 1 хүн суралцахаар одоо тохиролцоод тэг Монголоос оюутнуудаа явуулж байгаа байхгүй. Энд нь манай цэндийн дамжин сургамжаа гэх мэтлээ хүмүүс багтаж байгаа. Тэг хожмын шинжлэх ухааны хүрээлэн гэж. Тий. Энэ хүмүүс чинь эргэж ирээд яг салбартаа жинхэнэ том мондгууд нь болж байгаа байхгүй. 30 онд шинжлэх ухааны хүрээлэн захирал болж байгаа шүү дээ. Жамин гүний дараа 2 дахь хүн шүү дээ. 30 онд тэгэхээр 50 онд цэндийн дамжин сургамжаа шинжлэх ухааны хүрээлэн захирал болж байгаа шүү дээ. Тэр хүүхэд 20 жилийн дараа яг энэ ажлыг нөвлөж байгаа байхгүй. Тий. Тэгээд энэ нөгөө хойно сурж байгаа оюутнуудаар их очдог. Очингууд л яг тэнд байгаа хүүхдүүд нь бүгдээрээ Монголоос нэг аав нь ирсэн юм шиг. Бүгдээрээ тийм гоё ингэж хүлээж авдаг. Тийм сотн байж. За тэгээд наан чин бол одоо ёстой баллж байгаа. Лам нарын хөрөнгийг хураагаад энэ сүм хийдүүдийг шатаагаад ингэж ёстой баллж байгаа. Зүүнтийн нуглаа. Тий. Тэр нуглааны үе дээр манай хүн нөгөө нэг шинжлэх ухааны хүрээлэнгийнх нь нэрийг барьдаг. Тэгээд эн чин нөгөө соёлын үг гэдэг. Тэгээ нөгөө гол нь юуг ойлгосон гэхээр Орос мэрэгжилтнүүд ийм үгийг эдгээр аваад байна гэдгийг ойлгоцсон. Тэгээд өчнөө олон Орос мэрэгчлэн авчирсан ба шүү дээ. Тэгэл нөгөө нэг сүм хийдэг ингээд шатаагаал ингээд маш олон ийм судар модар гаргаж ирээ шатаа шүү дээ. Тэгин гутал манай очдөг. Наа чин болохгүй соёлын өвөө наадгаж авч үлдэх ёстой гэх тэр мэрэгчлэлтэн хэлж ийна. Тэгээд нөгөө хотын захиргаа руу болон тэр дотоод явдлын яамаа гэдэг юм тэдэрлүүн ингээд бичиг өгөөд идэг. Тэгэж явсаар гаад ер нь айгүй олон тийм юмудыг авч үлдэж чадсан. Тэгсэн чинь нэг өдөр тэгж гинэ. Голын сүмийн байшинг нураах гээд ингээд байж гинэ. Энэ сүмийг нураан гэдэг. Тэгсэн чинь нөгөө нэг шашныг эсэргүүцэх газар гэдэг чинь бүр байгуулагдсан байгаа шүү дээ. Тэр газар нь ингээд ажиллаад ингэж байсан. Тэгсэн чинь нөгөө хин амаргуу очингуутлаа одоо нөгөө өчнөө олон тийм хураагдсан тийм юмнууд байгаа, өвүүд байгаа. Тэднийг хураах газар хатчих болгоч.
зүгээр юм агуулга маягийн болгочихоо надад өгч гэ. Тэгээд нөгөө нэг холбоотой газар мазал бичиг өгөөд одоо ядаж та нар ингэж юм нураахта тий шинжлэх ухааны хүрээлэнгээс асуудаг баймаар байна ядаж гээд ингээд тулгаж ингэсээр хагаад авч үлдсэн. Тэгээд тэрийг болохоор бас нөгөө нэг хүнээр далдалж буюу нөгөө холбоот улсын харьяат мэрэгжилтэн Тобянский гээд энэ мэрэгжилтэн чинь наадах чинь тий аваад үлдчихвэл ингээд хэрэгтэй байна гэсэн ийм юм ярьсан шүү гэж тулгасаараагаар авч үлдсэн нь одоогийн бидний мэдих Чойжин ламын мөс яахгүй. За тэгээд дээрэс нь экспедизүүдийг урьдаг. Тэгээд шинжлэх ухааны хүрээлэнтэй одоо тентхийн экспедиз хамтраад тэгээд Монгол улсад яг энэ шинжлэх ухааны дээр чинь давхар нөгөө бидэнд байгаа нөөц болцоо нь мал аж ахуй шүү. Тэгээд мал аж ахуйн судалгаа энэ үйлдвэр те үйлдвэрүүд буюу малын үйлдвэр гарал угсаа хөгжил те тэр нөгөө орны судалгаа хөрсөн судалгаа бүх юмудыг ингээд давхар хийгээд эхэлж байгаа. Тэгжсэн чинь 1934 он юм шиг байна. Авши бүгд найрамдах Монгол ард улс те залсны 10 жилийн явуулах гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр 10 жилийн яваагаар бол одоо нэг улсын баг хуулийн гişүүд мшүүд сууцгаадсан. За бүгдээрээ одоо бүгд найрамдах улсаа зарласан тест 10 жил тэгшөө. Наадам шиг наадам хийн гэтэл. Тэгэл одоо хаанаас яахын ийх ингээл одоо баахан улсууд байж. Манай хүн тэр дунд одоо баг хурлын дарга учраас оролцож байгаа. Тэгсэн чинь нөгөө хэд маань одоо ингэн тэгэн те 10 жилийн хойгстой ингээд хийн мэн гэсэн. Тэгсэн чинь манай бас л сууж байгаад арга сөвжилж байгаа л тэр баг л та. Одоо уламжлалаар бол бид нэр бүх барилт нь морь уралд нь сур харган тий ойлгомжтой. Энд чи 10 жилийн хойш шүү дээ манайхаа. Энэ дээр нэг юм тов хийсэн нэг том ажил нэммээр байна. Ямар ажил вэ гэдгсэн чи. Манайх одоо Монгол улс тий одоо нэн эртний түүх, Монгол улсынхаа түүхээр яг юм баримттай маш сайн ажилласан тийм судалгаатай юм ном энэ төр юм байдгүй юм байна. За тэгэхээр одоо ингийн одоо нөгөөдийнхэн бас харахыг болох гэдэг шүү дээ. Яах вэ гэхээр нэн эртний үе буюу нэн эртнээс одоо Чингис хаан хүртэлх энэ үеийг нэгдүгээр нэг хэсэг болгоод Чингис хаанаас одоо богд хаан хүртэл ч юм уу те энэ хэсгийг дахиад нэг хэсэг болгоод 3 дугаар хэсгийг нь яг энэ ард түмнийг манлайлан хувьсгал хийж ялж байгаа өнөөдрийн сайхан замд ирж байгаа энэ үеийг нь 3 дахь хэсэг болгоод ингээд Монголын түүхээр хэдүүл юм хийя гэсэн. Нөгөөд нь эхний хоёрын сонсоод эвгүүцсэн ч гэсэнтэй 3 дахь хэсэг дээр нь бол тэгвэл бас болох юм байна. Энд чинь юм болж шүү гэд. Тэгээ тэгэн гутал нь хүч на 3 дугаар хэсэг дээр чинь те одоо бичих хүн гэхэд билийхэн байж штэ те. Одоо тэр бид нар 1-р хэсгийг нь бол тэр бид ингээ аргалж байгаа бич чинь. 2 дахь нь бол ингэж байгаа бич. 3 дахь дээр нь энэ үйлсийг чинь манлайлж өөрөө гар оролцож явсан. Тэр хүмүүс та нар өөрсдөө байж штэ. Та нар өөрсдөө бичнэ тэр гисээр хагаад батлуулаад заяа. Тэгээд энийг бүтээх ажилдаа орж байгаа. За энэ болохоор Монголын товч түүх гээд одоо 1934 онд гарсан хамгийн гол нь нөгөө бидэнд байгаа одоогийн бидэнд байгаа археологийн судалгаагаар шүү. Одоо манай Маратхан эдэ зөндөө ярьж байгаа тийм. Археологийн судалгаагаар баталгаажсан монголчуудын энэ үндсэн одоо уугуул газар нутг дээр байсан төр тулсуудаас хамгийн эртнийх нь одоо биднэрт баталгаажснаар бол Хүннү гүрэн гэж байгаа тийм. Энэ гүрэн бол 2000 жилийн тэртех гэдэг. Харин Агдамбуугийн амар сайдын өөрийнх нь энэ Монголын товч түүх гэдэг дээр нэн эртний үе гэж дурдж байгаа тэр одоогоос 5000 жилийн тэртех монголчуудын өвөг дээдсийн тухай бичиж гаргаж үлдээсэн байдаг. Энэ бол бүр юугаар цолшгүй маш том өв шүү дээ. Тий. Хөөрхөд 3 бот зүйлөө 2 бот гарах гэсэн. Одоо ганцхан бот нь л гарсан. Тий Чингис хаан хүртэл явцсан. Тэгэхэд л яг тий энэ дэр Хүннүг тий Монголын маань яг эцэг үг гэдэг яг гарч байгаа шүү дээ. Энэ ч одоо тэгээд хожмын биднэрт бүр юугаар цолшгүй маш том баримт үнэт өвөд байгаа шүү дээ. Тий. За хоёул хамтарч танилцуулж байгаа. За тий. За маань нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар доктортой өсөлтийг тууштай байдлаар таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex Capital гэдэг үн цаасны компани манайхыг ивент тэтгэж байгаа. За тэгэхээр энгийнээр тайлбарлах юм бол хөрөнгө оруулагчид компани бондд хөрөнгө оруулах юм л да. Тэрний үгсүүгээр нэг компани байлаа гэж одоо жишээ нь од мөндөр компани ч юм уу те. Ингээд үйл ажиллагаагаа мөрөгжүүлэх гэдэг нь илүү одоо ингээд юу гэдэг чимдээ хэлэх гээд шүү дээ. Эдийн засаг бүр гадаадд одоо подкаст хийнэ гэдэг ч юм уу. Юу ч гоё фантазилж болно. Гэтэл энд чинь хөрөнгө мөнгө хэрэгтэй. Тэгэхээр энэ хөрөнгө мөнгийг одоо бусад иргэдээсээ ч юм уу компаниудаас авъя гэдэг байхгүй. Тэгэхээр бол манайх ингээд нэг бонд гаргах юм. Тэгэхээр энэ яг үйл ажиллагааг нь Apex Capital үн цаасны компани зөвлөдөг ч юм уу те. Яг энэ оролцоод энэ болгоныг ажил хэрэг болох юм. Тэгэхээр одоо чинь дотоодын үйлдвэр үйлчлэгээ бүтээн байгуулалт хийж байгаа компанид хөрөнгө оруулалт хийснээр нөгөө талдаа ямар ашигтай гэхээр хүүгийн өгөөж авна. Тэгэхээр өөрийн хөрөнгө оруулалтын дүнгээ тухайн компани бүтээн байгуулалтаас бодитойгоор бос харах нь их гоё. Тэгэхээр таны оруулсан хөрөнгө оруулалт нь тухайн компани төдийгүй те зөвхөн од мөндрийн гэдэг ч юм эсвэл та өөрөө ч бас ингээд бизнесээ тэлж болох шүү дээ. Эн чинь юунд хэрэгтэй гэхээр манай орны эдийн засаг бидний өдөр тутмын хэрэглээг илүү сайхан болгож те энэ эдийн засгийг тэлэх асуудал хэрэгтэй. Тэгэхээр яг бонд гэдэг нь өөрөө зохицуулагч байгууллагаар бүртгэгдэн гарчаа.
үнэт цаас гарагчийн барьцаа баталгаагаар хангагдана. Тэгэхээр эрсдлийн хувьд бага, хүүн тогтмол өндөр өгөөжтэй. Жишээ нь жилийн бараг 20% шүү дээ. Тэгэхээр таны хөрөнгө оруулалтын түнш Apex Capital үн цасны компани тусгай зөвшөөрлийн хүрээнд энэ аж ахуй нэгж байгууллагуудад хөрөнгийн зах зээлээс шаардлагатай энэ санхүүжилтийг олгох. Энийг одоо зөвлөх байдлаар тантай хамтран ажиллана л гэж. Тэгэхээр утас нь 75 10 75 тэгтэг. 75 10 75 тэгтэг. За тэгэхээр та дэлгэрэнгүй мэдээлэл аваад өөрөө яг бизнесээ хэрхэн өргөжүүлж болох тэр зөвлөгөөг аваарай. Тэгээ хамтарч ажиллаад энэ эдийн засгаа тэлэх гой боломжийг бүү алдаарай. За баярлалаа. За тэгээд нөгөө зөвхөн нуглааны энэ жилүүдэд чинь те одоо хутагтуудыг барьж, хорих, алах, сүсгтэн олныг хөрөнгийн хураах. Тэгээ энэ байдал чинь нөгөө нэг олноороо дөрвөх. Дээрээс нь бас энэ байдалтай нийцэхгүй маш олон хүмүүсийн бослого, тэр дэмжлэг дарах марк гэх мэтлэн ийм их хар бараа өдрөд үргэлжилж л да. Тэгээ бид нэр Зандахтын хувьд бас өмнөх дугааруудад хэлж лээс. Хотготуудыг ингээ бариад хориод ингэсэн чинь сүсгтэн олон инэтэр юм байгаа ганц зүйлгээд хотготууд нь ч гэсэндээ урагшаага хилд аваад гараа явцсан. Тэгээ араас нь сүсгтэн олнууд маань бас ингээд бөөнөрөө хитэн зуун өрхөөрөө те дагаад явж байгаа энэ том үйл явдал болж байгаа. Тэгээ энэ болохоор бүр 7542 өрх гэж гарч ирлээ. Өрх. Одоо Монголдо амьдрах боломжгүй болоод бүр тисгэ байгаад те урагшаага хилд авч цухтааж штэ. Тэгээ нэг өрхийг дунджаар 5 оржуулмал хэдэн хүн те 30,000 гаруй хүн гэж байгаа. Одоо өмнөд хэлээр одоо хилд аваад урагшаага нүүс. Тэгээ 1932 онд бас энэ хөвсгөлийн аршаанд сумаас эхлэлтэй бас нэг одоо юу байдаг. Одоо бослого гэх юм уу те маш том хүчээ авсан бослого байдаг. Эн чин одоо нөгөө нэг Монголд болоод байгаа тэр нөгөө нэг хамтрал коммун гэдэг юм эднэрийн ажиллагаанаас болоод социализмыг эзэмшүүлэх ажиллагаанаас болоод монголчууд ч дотроо өөрсдөө тисгэ болоод бослого гаргаад эхэлж байгаа байхгүй. Хэний ч хадгалгаар биш. Энэ ард нь өөрсдөө босоод эхэлж байгаа. Үнэхээр бослого байгаад тийм ингээд оволцоод эхэлсэн. За тэгээд яг энэ бослого гарангууд комментарийнс иржсэн даалгавар нь болохоор эсэргүү бослогыг хайр найргүй нухчин дар түүний толгойлогчдод хатуу арга хэмжээ ав. Түүнд оролцсон нам эвлэлийн гишүүдийг хатуугаар гисгэн цээрлүүлэх арга хэмжээнүүдийг аваа гэд даалгавар эхэлж байгаа. За тэгээд тун удалгүй ний чинь бүр онгоц, хоёрт танк те ийм юмтай бүр ард түмнийхээ эсрэг орох ийм үйл ажиллагаа удахгүй эхэллээ. Тэгээд намын энэ онц хурлаар хурлуулж исэн энэ дэр бэлждийн гиндэнгийн хувьд бол одоо зөвлөлт холбоот улсыг те дуур айхтаа зөвлөлтийн нөхцөл тис өөр гэдгийг умартаад энийг шууд бүтэн аваад те шууд Монгол дээр хэрэгжүүлэх гэсэн. Энд чинь хөрсөн ондоо байсан. Та нар энэ болохгүй газар шууд шал танихгүй юм хэрэгжүүлсэнээс болоод ийм байдалд хүрэж байгаа. Гэт бэлждийн гиндэнгийн хувьд бол одоо энэ зүүнтнүүдийг шүүмжиж эхэлсэн. Одоо энэ дээр болохоор амар бас орж ирэнгуутлаа энэ хурал дээр нам засгийн удирдлага хоёр чинь тусдаа юм аа. Нам болон төр хоёр чинь ондоо юм. Та нар ингэж салах ёстой. Энэ хойноос ирсэн нөхдийн энэ зүг хандлагыг буруу зүггүй аваад те хэлсэн болгоныг нь таалагдах гад бүх юмыг нь аваад хийснээс чинь болоод өнөөдрийн энэ үр дагавар өчнөө олон хүмүүсийн амнаас эд хөрөнгө ийм юм өргөдөж байгаа. Нам төр хоёр чинь тусдаа зүйл шүү өдөргээд маш их хатуу зүйлсүүдийг хэлсэн байгаа. Тэгээ удалгүй баг хурлын онцгой төр хурлаар нь ерхий сайдаар бэлждийн гиндэн баг хурлын дараагаар амар ерхий сайдын нэгдүгээр орлогчоор гэлэг доржийн дэмэд мал аж ахуй газар тариалангийн сайдаар хорлоогийн чой болсон дотоодын хамгаалах газрын сайдаар намсраа нар томилогдсон. За ингээд дараагийн нэг юм гарч ирж байгаа гэсэн үг тийм. Тэгээ арай нэг юм цэгцрээд байгаа юм шиг харагдаж байгаа боловч комментарийн хувьд бол энийг зүгээр нэг хэсэг гал унтраагаа тийм. Эргүүлээд харин тэр бэлждийн гиндэн гэдэг хүний эсрэг сөрөг хүчин хаагаад эхэлсэн. Ийм үе байж л тийм. За тэгээд амрын хувьд болохоор баг хурлын дараагаар томилогдоод тэгээд тэр үед нөгөө нэг үндэслэлгүйгээр хилсээр баригдсан маш олон хүмүүс байж. Тэгээд энэ хүмүүсийг суллах ажлыг өөрөө гардаад хийгээд эхэлсэн. За тэгээд төв засан хүмүүжүүлэх газар хоригдчихсэн улс төрийн гэмт хэрэгтэнг тооцогдсон хүмүүсийн 43% нь ялыг өөрөө гараар үлдэж хэлтрүүлээд тэгээ бас хөнгөлсөн. Улсын баг хурлын тэргүүлэгчдийн зарилгаар энэ ажил эрчимтэй явагдаад мөн 101 хүнийг тогтоолоор суллсан, нэмээд 1721 хүнийг чөлөөлсөн, 478 хүний ялыг хөнгөлсөн. Энэ үеэс эхлээд улс төрийн гэмт хэрэгт хэлмэгдэсдийг чөлөөлөх ялыг хүчингү болох энэ оролдлогыг яг тасралтгүй өөрөө хийгээд эхэлсэн. Одоо ингээд хүмүүсийн нүдэнд бол одоо Монгол хэгэд онцлогдоод эхэлсэн гэсэн үг. Ил цагаан. Яг энэ үед нь бол нөгөө германчин те Гитлер чин бас төрийн юмд гарч байгаа. Тэгээд өөрөө дайнд бэлдээд эхэлж байгаа. Ийм хүнд үе эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд Япончууд Манжуурт довтлогоогоо хийгээд эхэлсэн. Тэгээд Манжийн сүүлийн эзэн хаан гэдэг энэ
Пүүи гэж байдаг шүү дээ тий. Пүүийг авчираад энэ Манжгаа улсыг байгуулад хаанаар нүргэмжилсэн. Тэгээд Японочууд ч энэ Манжгаа улс нь өөр монголчуудад талцсаад байгаа маягаар тий. Та нар өөрсдөө ингээд улсаа байгуул гэд хүчөж байгаа маягаар тэндээ нөлөөний бүсээ тогтоох гээд ингээд эхэлсэн. Гол зорилго нь бол зөвлөлт холбоот улстай дайн зарлах гээд Японочууд ийм үйл хэлээд дэлхийн байдал бол ийм болцсон. За тэгээ Сталин өөрийн засаглалыг бэхжүүлэх, үйлдвэржилтийг яаралтай явуулж, орчин үеийн зэвсгэлэлтэй армийг бий болгох, дайны үед дайсны талд орж уулзшгүй этгээдүүдийг одоо яаралтай нин даруй дотооддоо олж устгах, эднэрийн маань нэг одоо хамгийн түрүүнд тавьдаг хэвээр хүмүүс нь ламнар тий дотоодоос хамгийн түрүүнд урах хүмүүс нь ламнар. Тэгээд нудраган баячууд болон ноёдууд болон дотоодын эсэргүү нарыг хэлмэгдүүлэх ажлаа тэнд эрчимжүүлээд эхэлж байгаа. Тий. Одоо Сталины цус яргал одоо төлд өрж. Тэгсэн чинь яг тэр нь Монголд эхэлж байгаа цагт эхэлж байгаа. Зөвлөлтийн сурагч нар дотоодын хамгаалах газраас Япон тагнуулыг илрүүлэхийг шаардаж мөн муу ажилчны хэмээн зэмлэн энэ үеэс эхлэн дөрвөн ирсэн бурайдуудыг эрх ашигын хамгаалсаар ирсэн намын төвөр оны нарийн бичгийн дарга энэ лүмбийг буруутгаад за тэгээд тэрнийг бас хэлмэгдүүлээд лүмбийн хэрэг гэдгийг үүсгээд те түүнтэй холбоотойгоор бас яг ингээд одоо хэлмэгдүүлэлт эхэлж байгаа. За ингээд Япончууд дайруул одоо Монгол улс яах вэ гэл нэг юм цаанаас ганц нэг асуултууд ирдэг те. Тэн дээр Монгол улсын ерөнхий сайдын гиндэнгийн хувьд болохоор нэг тийм нэг юм оошоосон байдалгүй. Одоо зөвлөлт холбоот улс гэдэг те одоо даган шүтэн мүтэн гэсэн тийм үг хүлээгээд идэм юм яа. Тийм юм хийлдэггүй. Одоо тэгэл дайтвал дайтахаас биш те. Одоо зөвлөлт нь ялаад зөвлөлт нь авах юм зөвлөлттэй одоо Япон авах юм бол Японтой гэдэг нэг иймэрхүү байрал илэрхийлээд ирсэн нь одоо хойно их таалагдахгүй, Москвад их таалагдахгүй байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь энэ хоошоо очоод Сталинтай нэг уулзаад ингэхдээ манай он бас яг 2 3 удаа урд нь асуулгасан чинь тиймэрхүү байр байдалтай байсан. Тэгэл жоохон шахалт үзүүлж байгаа дахиад асуухаар юм санаа бодол нь өөрчлөгддөггүй. Тэгээд Москвад аваачиж байгаад энэ Сталин болон Бэя нар уулзсан гэдэг байгаа байхгүй. Тэгээ уулзаад ингээд бас ярилцаад үтсэн чинь санаа бодол нь өөрчлөгдөөгүй байсан. Тэгээд ер нь жоохон дургуухан хүчтэйхэн юм хатуухан өгөөд хэлсэн. Тэн дээр нь бол гиндингийн хувьд бол их дургуутсан. Тэгээ тэр оройно одоо Москвад барилах Монголын элчин сайдын яамд хүлээн авалт болоод тэр хүлээн авалтан дээр гиндингийн хувьд бол уусан, аашилсан, тэгээд баг агсан тавьсан гэд. Тэгээд одоо нөгөө нэг Сталины ганцыг хуг зогссон мөксөн гэдэг ч юм уу тиймэрхүү яриа болоод тэгээд Монголд ирэхэд тэр яриа нь аль хэдийн ирсэн байхгүй. Тэгээд энэ 36 онд болж байгаа 3 сард болж байгаа энэ хурал дээр те Сталиныг ингэсэн гэдгийг нь шууд хэлэхгүй ч гэсэн те чиний ажил чи ийм байсан тийм лүмби хэрэг нэ дэрэ гэдэг ингэж ясараагаад гинтэнг яг 36 оны 3 дугаар сард хуралдсан энэ хурал дээрээс шууд ерөнхий сайдаас буулгангуутлаа аваа явчихж байгаа те. За тэгээд буулгахаас өмнө бол нэгэн бичигт бас гарын үсэг зурулж амьдсан байдаг. За энэ болохоор зөвлөлтийн цэрэг алтан ёсоор Монголд орж ирж болох боломжтой эрхийг нээсэн нэг тиймэрхүү бас нэг протокол маягийн юм байгаа байхгүй. Удалгүй тушаалаасаа буугаад энгийн иргэн болсон гинтэн гэр бүлээр нь амраахаар зөвлөлт рүү авч явсан. Тэрээр хар далайн ирэг дээрх Форост дахь амралтын газар амьдралынхаа сүүлийн 1 жилийг өнгөрөөсөн гэр бүлийнхээ хамтар удалгүй 1937 оны 7 дугаар сард гинтэнг улс хувьсгалын эсэргүү бүлгийн хэрэгээр баривчилж 11 дугаар сарын 26 буюу Ардын бүгд найрамдах улсаа тунхагласан тэр өдөр нь цаазалсан. Гиндэн бол хүний нутагт цаазлуулсан анхны ерөнхий сайд бөгөөд түүнээс хойш бас нэгээр тогтоогүйг түүх гэрчилдэг. Би энэ дээр яг гиндийн ерөнхий сайдыг ярих хэрэгтэй. Одоо чи 37 оны 8 сар болчихлаа шүү дээ. Тэгэхээр яг 37 оны 8 сар гэдэг чинь 37 оны 6 сард бичсэн захидал байгаа. Амар ерөнхий сайд гиндэн. За энэ юу болж юм гэхээр жил хагас гиндийн ерөнхий сайд маань Оросын нутагт ингээд бүр яач болохгүй хар тэнгисийн ирэг дээр ингээд байгаад. За бодвол ингээд хамгаалаад гарахгүй байгаа гэсэн үг шүү. Тэгээд амар ерөнхий сайд захиа бичиж байгаа юм. Тэ би ингээд энд намайг 1 жилээр одоо бай гэсэн. Би жил хагас болчлоо. Буцыг хин намайг буцаахгүй. Одоо би яах вэ? Би тэнд ах дүүсээ санаад байна. Аргалын утаагаа санаад байна. Хонь малаа тэр сайхан үнрээ санаад байна. Яг бичиг дээр нь тийм байж. Одоо би яах вэ? Тэг би альбан тушаал авах гээд байгаа юм биш ээ. Тэг ямар ч тийм зориг. Зүгээр би энэ эх орондоо л очимоор юм. Гэт ёслсон, гээгдэн, жигшигдсэн тэнэг гиндэн гэж тусдаг байхгүй. Амар өрөлттэй. Тэгээд амар хэрэгсэд энийг нь мэдэхгүй байгаа шүү дээ. Ийм болж байгаа. Ер нь гиндэн хайцсагч мэдэхгүй байхгүй. Тэр мэдээд байгаа юм байхгүй шүү дээ. Хөөхий гиндэн ерөнхий сайд маань те амар ерөнхий сайд бас нэг мэдж байгаа болохоор энэ нэг миний бичиг очиж болов намайг нэг аварч болов гэд тэгээ захиа очиж. Гэтэл Оросууд нэгэн аль хэдийн түүний хувь зайг шийдсэн мэс. Ингэж яагаад 1937 оны 11 дугаар сарын 26-ны өдөр буюу 1924 оны бид нар үндсэн хуулиа тунхагласны одоо улсаа тунхагласны яг өдөр нь гинтэнг Оросд цаазаар авчиж байгаа юм. Ийм хөг юм болж байгаа шүү дээ.
тэр нөгөө нэг юм тэмдэглэлт үндэсний тэр өдрүүдийг нь хар өдрүүд болгодог. Эндээ бүр зориуд. За ингээд ерөнхий сайдаар түүний араас бол амрыг тавьж байгаа. Яаж ч 1935 он те энэ нөгөө хөлийн мөргөлдөөн гараад эхэлсэн. Одоо энэ Дорнод аймаг энэ халах гол шүү дээ, тий. Халах голын одоо хуучин зургаар бол халах голын зүүн ирэг нь Монголын одоо газар нутагт хамаардаг байж л дээ. Гэтэл одоо ямар юмныхан дараагийн газрын зургаар нь одоо нөгөө Манжгаа улсад очсон, Манжууд Японд очсон байгаа дэр газрын зургаар нь баргын нутаг гэж гараад исэн юм байна. Тэгээ нөгөө нэг хоёр улсын хил ингээд яг тэр юм дээр ингээд давхцаад аль аль нь өөрсдийнхөө одоо газрыг хамгаалаад хоорондоо ингээд мөргөлдөөнүүд ширүүсэд байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь дотоод явдлын яамнаас гин буруугүй хүмүүсийг Японы тагнуулыг соллол хэрэг татаад ерөөсөө ингэх явдал маш их ихсээд байсан. Тэгээ амрын зүгээс бол хэлмэгдүүлээд байгаа энэ хүмүүсийг наадхаа эхлээд гин буруутайг сайн тогтоогооч ээ. Дотоод явдлын яамдаа бүр ингээд байнга хэлдэг, тэдэртэй байнга эсвүүцэн тулгардаг. Тэгээ мэдээж дотоод явдлын яам бол тухайн үед бол нэлээд хүчтэй болцсон. Ерөнхий сайд нь ч нөлөөлж чадхааргүй тийм хэмжээний. Тэгээ даалгавар нь бол алсаас тавигддаг. Ийм болоод яваад байгаа. Хэдэн 100 гаруй хүмүүсийг баривчилж байгаа. Арга барагдсан ерөнхий сайд дотоод явдлын яамны ажилтнуудыг дуудаад бүр ил цагаан загнадаг болсон. Болоо. Тэгээ баримтлагч байгаа хүмүүсийн нэрийг гаргаад иргэн, нэр гаргаад өгөн тий. Энэ хүмүүс чинь ямар ч гин буруугүй штэ гээд. Тэгээ уурлаад бүр цаас масан шийддэг. Та нар бүр шал худлаа буруу юм хийгээд байна. Хэрвээ эцсийн эцтэй энэ хэргийг чинь хэрэг нь гарч ирээд хэн барьсан бэ гэвэл та нарыг өөрсдөө чинь буушаа гэдэг нэг бариад байгаа ажил хийгээд байгаа хүмүүсийг. Та нар өөрсдөө хэрэгт орох гээд байна. Тэд нар чинь бол тий энэ хүмүүс барьсан штэ гээд таныг тонгорч юм илбэгхэн хүмүүс. Та нар өөрсдөө буруудаад байна гэд заримд нь итгээд те болчооч тэгэл хэлдэг. Заримд нь болохоор бүр ширүүнээч болсон гэд хэлдэг. Энэ болгоныг нь цаашаага бас эн чи ингээд штэ гэд мэдээнүүд давхар яваал гэдэг. За ингэж байжгаад 1935 он буюу ардын хувьсгалын явуулж байгаа. Тэгээд энэ ойг далимдуулаад за одоо энэ дээр л нөгөө наадмаар ч юм уу те нэг юм хүнийг одоо цаг атгах ч юм уу те хэргийг хэлсэх болгох ч юм уу нэг юм өршөөлийн маяг юм гардаг штэ те. Энийг тохиолдуулаад манай улсын баг хурлаа санал оруулж байгаа. Dan сая Лүмби ирэх гээд гарсан. Уулан дээр Лүмб гэдэг хүн чинь тэр урд нь болсон тэр том бослого тийм Монгол улсын том бослогыг чинь удирдаад дарж чадсан хүн штэ. Гэтэл тэнд нэг одоо хинтид гэдэг үл хаана гэдэг үлээ тэр нэг хоёр хүний маргаанаас болоод яваад явсаар байгаа тудлааны Лүмби ирэх гээд болоод томорцсон. Энэ хэрэгт одоо холбогдуулаад өчнөө юм хүмүүсээ бариад авсан. Эднэрт гин бурууг нь олгоод суллах хэрэгтэй байна гэд оруулаад тэгээд одоо ивийн олоол те заримаас нь гуйхан гуйхад ингэсээр хагаад ашгүй нэг юм батлуулж аваад тэгээд тэр Лүмби хэрэгт холбогдолтой одоо маш олон хүмүүсийг те баяр наадмын гэдэг юм тохиолдуулаад ашгүй сулж авч чадчих байгаа байхгүй. За тэгсэн чинь энэ бол дөнгөж бүр нэг юм эхлэл маягийн юм явагдаж байгаа. Москва бол Монголд өргөн хэмжээний хэлмэгдүүлэлт явуулахаар төлөвлөсөн. Тэрийг гүйцэтгүүлэхээр шин томилгоонуудыг хийгээ тэр хүмүүсээ нааш нь явуулж байгаа. А явуулахдаа яад юм гэхэлэр нэрсийг аваад тэр хүмүүс нь ирдсэн зав төлөөлөгч нар нь ирдсэн. Тэгээд гиндэн байхад одоо Монголд сэрэг оруулах боломжийг гаргаад авсан тэр протокол байгаа шүү дээ тий. Тэрнийхээ дагуу зөвлөлтийн айрам Монголд орж ирж байгаа. За зөвлөлтийн айрмыг оруулж ирэнгуутлаа орж ирсэн хойно за одоо энэ хүмүүсээс эхэлнэ гэд 115 хүний нэрстэй цаасыг өгч байгаа байхгүй. Одоо энэ хүмүүсээс баримтчилгаагаа эхэлнэ. Тэгээ яаж юм нэхлээр ирэнгуутлаа одоо энэ ойлгуулахдаа тий одоо энэ улс орон дотор чинь дайн тулаан боллоо. Японд дайрлаа гэхэд тий хамгийн түрүүнд ургаж болцсохгүй юм бүлэглэл болон ийм хүмүүс байгаа. Одоо зөвлөлт холбоот улс гэсэн яг ийм юм явагдаж байгаа. Нэгдүгээрт лам нар урвд юм аа. Дотооддоо байгаа лам нарыг нэн яралтай байхгүй болго. Араас нь нам дотор байгаа үндэстний үзэлтнүүд. Эднэр чинь Японд дараад ороод ирэнгүүтэлтэй Япончуудад нийлээд дотроос урагч магадгүй. Эднэрийг байхгүй болох хэрэгтэй. Араас нь цагаантны үлдэгдэл буюу те Монголын хэлээр орж ирсэн энэ бурайдууд. Эднэрийг бүгднийг яралтай барьж байхгүй болох хэрэгтэй. Мөн дээрэс нь маршал дэмдийг тойрон хүрээлсэн цэргийнхнийг байхгүй болохгүй бол цэргийн толгоонууд чинь одоо ингэдэг юм уу те эсвэргүүцчих юм бол цэргийн хувьсгал гарчдаг. Тэгэхээр эднэрийг байхгүй болгоно гэж бүр ингэ ямар аргаараа байдгийг бүр ингээд муухартал нь синхэрдэл нь бүр ингээд байнгын тулгаад ойлгуулад ингээд ингэсээр хагаад хэлмэгдүүлэлтийг эхлүүлээд тэгээд 115 хүний эсийг өгч байгаа байхгүй. Гол нь цэргүүдийн өөрийнхөө зөвлөлтийн цэргийг оруулаад ирсэн байгаа шүү дээ. За тэгээ яг энэ үед нь цэргийн яамны сайд байсан Дэмэд одоо зөвлөлт толгойд тус ажиллаар явж таарсан. Ажиллаар явцсан байхад нь хойно энийг хийж байгаа. Тэгээд тайга өртөөнд бол хорлогдсон нас орсон байдаг Дэмэдийн хувьд. Тэгээд яагаад Дэмэдийг ингэж юм гэхэлэр нөгөө хэлмэгдүүлэлтийнхаа өмнө түн цаад болж чадах цэргийн том эрх мэдэлтэй хүнийг байхгүй болгож байгаа юм. За тэгээд төсвөлд нь гарнаа. Бүр тухайн үед цэргийн тэр 100-ных нь 90 хэдэн хувийг бүрдүүлж байгаа цэргийн одоо толгой офицер генералуудад юм уу те том эрх мэдэлтэй хүмүүс шүү дээ. Дийлийнх нь Дэмдийн гараар нөгөө хүмүүжсэн боловсрсан тэм зэргүүд байгаа байхгүй.
За ингээд 1937 оны 8 дугаар сарын 24-нд Гиндэн дэмдийн хувьсгалын эсэргүү бүлгийг оролцсон 115 хүний нэрийг хүлээлгэж өгснөөр шууд ингээд эхэлж байгаа. Тэр 115-ийн 14 гэхэд л нөгөө Ичин хорлогоо нөхөр Ядам Сүрэнгаа энэ бөмбөр ногооны тайзан дээр цаа зархуулах ялаа сонсдог тий. Ингээд л эхэлж байгаа. За тэгээд яг энэ ирээд одоо тэр 115 хүний нэрийг өгж байгаа энэ хүн болохоор бүр за хүн чижтэй бүр ад сэтгэр. Энэ болохоор Френовский гэж хүн юм. Тэгээд энэ хүн бол одоо Монгол бүр хичнээн хүнийг одоо байхгүй болгон заяа. Гэхдээ энэ хүний төгсгөл нь шүү дээ тий. Яг нүгэл нь бүр жинхэнэ нүдэрээ гарна гэдэг шиг. Өөрөө их орондоо очиод тагнуул гээд тэгээд өөрөө хэлс хэрэг гүтгэлдээд бүр их нэртэйгээ хүүхдтэйгээ юутайгаа итайгаа бүр цааслуулж байгаа. Бүр нөгөө яг нөгөө хар юм өөр дөр нь очно гэдэг шиг тий. За ингээл 9 дугаар сарын 10-ны шөнөөс ахвал 70 хүнийг баривчлал ингээл цус яргалт гэхээс энд бол бидний мэдих маш олон хүмүүс орсон. За би зүгээр ингээд тоог нь дутаад өнгөрч. Эхлээд Янзан хамт дид хамт Дамдын нарыг баривчилсан юм байна. Энэ хүмүүсийг баривчлангуудлаа ингээд мэдүүл зэдүүлэг авч ингээд яргалж агаад 26 оны нэрийг гаргаж авсан. Тэгээд тэднийг дахиад баривчилсан. Ингээд тайлан явуулахдаа 1937 он гэхэд 18-аас дээш насны 70 мянган лам байсан. 37 өөртөө 8 сард ирсэн шүү дээ 37 оныхоо. Тэгээ 37 онд амжаад заяа 1689-ийг 1938 онд бол 15268-ыг 1939 онд 47 бүгд нийлээд 17 мянган ламыг баривчилчлаа. Үүнээс 17 мянгаас 13679 ламыг нь хороогоод бусдыг нь шоронд хойж шийтгэлээ гэж байгаа байхгүй. Том толгой лам нарыг ихэнх нь баримтчилж хороож бусдыг нь ялц зан цөлж ядуу доод хэсгийг шар шортлуулсаар 1936 онд 89142 тоотой лам байсныг 1940 он гэхэд буюу 3 жил гарын хугацаанд 1174 болгосон. 89100 1100 болгоно гэж боддоо. Тэгээд Голубчик гэдэг энэ хүн болохоор одоо элчин байсан хүн. Тэгээ энэ нь Москвадо явуулсан тайланда толгой лам нарыг бүгдийг нь устгалаа. 771 сүм байснаас энэ оны 7 сарын 20 гэхэд 615-ыг нь үнсэн товрог болгочлаа. Одоо ажиллаж байгаа сүм гэх юм бол 26 хан байгаа. За яг хөө лам гэдэг юм тооцогдох хүн бол 17 мянган орчим байна гэж тайлан явуулж байгаа. За тэгээ энэ дунд Богдхаант Монгол улсын ерөнхий сайд байсан Манчшир хотогт Цэрэндорж гэж хүн бас баривчлагдаад тэнд байсан. Тэгээд энэ цаасалж байгаа хувцад бол энэ хүнийг оруулаад цаазлаа хийсэн. Дахиад Монгол улс ирэх сайдыг цаадалсан гэсэн. За үүний араас цэргийнхэн рүү орж байгаа. Цэргийнхэн рүү орохдоо одон медальтайгаа тий мөрцөтөөгөө хувцастайгаа дотоод яамд ирээ гэж зарласан байгаа байхгүй. Тэгээд бүгдээрээ медалаа зүгээд мөрцөө зүгээд бүх цэргийнхэн хүмүүс бүгдээрээ ирсэн. 90 гутал бүх одон медалуудыг хуулж аваад мөрцийг хуулж аваад бүгдийг нь үг дуугаа шоронд хийсэн. Эдний ихэнхийг нэг маршал дэмтийн гараар бодсон офицерууд гэж үзчихсэн. Тэр нь ч баг үнэн байсан баг. Түүнтэй ойр гэж хэрэг тулгагдсан 16 сайд болон орлогч сайд, 42 генерал ахлах офицер, төр аж ахуйн нэгжийн өндөр авдан тушаал эрхэлж исэн 44 хүн баривчлагдсан шоронд алга болсон гэж. Урлаг соёл шинжлэх ухааны зүтгэгчнүүд энэ багтсан. Амар сайд ч бүр яг энэ үеийг хараад үзэж байгаа хүний бол ерхий сайд нь байгаа шүү дээ. Бачимдаад бүр өгч байгаа. Яаж ч эсэргүүцээд яаж ч шүмдлээд хурж чаддаг. Тэр нэг зөвлөлтөөс ирсэн зэргүүд шүү дээ. Эдний одоо зардал мардал энэ тэр юм жоохон нэмэгдээд байна. Одоо тэгээ мөнгө санхүү хэрэгтэй байна. Хаанаас болох юм гэсэн чинь чинэлэг ардуудаас татж байгаа татвараа нэмнэ. Нөгөө лам нарын хөрөнгийг дахиад хураана. Тэднээс аавна гэд. Тэгэн гутал нөгөө амар сайд чинь бүр галзуутлаа уулаа дайраад урдаас нь ингэж нэг юм за одоохонд болоогүй байгаа юм ингээ болсон байгаа байхгүй. Аргаа байсан амар сайд ерөөсөө Сталинтай уулзсан. Ерөөсөө тэнд л очиж асуудлыг шийдэе. Одоо дуусгаар бол дуусах тий. Ингээд санал хүсэлтэд гаргасан. Тэгсэн чинь нөгөө Сталинтай уулзахад за та эхлээд ямар хэрэгээр уулзчих вэ? Эхлээд бичгээр явуул мэдэгт гэдэг юм байна. Тэгээ нөгөө элчин сайдын ямар явуулаад дамжуулаад бичгээр явуулдаг юм уу? Тэгэл одоо нөгөө шууд энэ хэлмэгдүүлэлт болоод ингээд энийг зогсоё гэдээ уулзах юм бол авахгүй гэдэг мэдээд байгаа учраас амар сайд. За эдийн засгийн ийм асуудлууд байгаамаа. Мал аж ахуйн ийм хөгжүүлэлтүүд байгаамаа. Төмөр зам дээр маань нэг ийм асуудал байгаамаа. Одоо нэг Улаанбаатараас 40 км-ийн зайтай байгаа тэр уур хагаас ингээд наашаага оруулж ихэд ийм байгаамаа. Тэрний цариг нь ийм байвал яах вэ гэдэг нэг ийм эдийн засгийн ямар ч хамаагүй асуудлуудыг өгөөд уулзах гэдэг. За ингээд тэрийг нь харж байгаад уулзуулдаг. Эхлээд уулзаад тэр асуудлуудаа бүгднийг нь яриад ингэж байгаа л ярианыхаа төгсгөлд одоо энэ Монголд ингээд нэг ийм болоод ингээд тэгэн гутлал тав хаагаал гаргацдаг. Тэгэл эргэл очин нөгөө дүр зураг байх шүү дээ. Бөөн уйлаа малан алан хэдлэг. Тэгэл дахиад ерөөсөө ямар нэгэн байдлаар уулзах хэрэгтэй өнөөгөл дахиад өөр асуудал бичдэг. За ийм улс орны ийм асуудлуудыг үзье нэ тэрийг л. Тэгээ тэрийг нь харж байгаа дахиад уулздаг. Тэгээ уулзхлаарэ нөгөөдгөө ярьж байгаа л за одоо нэг ингээд гээд ярингуутал нөгөөдгийг нь хаагаал буугаал ингээл бүр ямар ч байдлаар халдаадгүй байна. За тэгээд
давхар энэ амар сайд чинь ийм бодол бодолтой юм байна. Ингээд байгаа мэн гэдгийг чинь дотоод явдлын яам амнаас болоо ингээд баримт нэтэр юм цуглуулад эхэлсэн. Тэгээ намайг ингээд дуудаа загинсан нэг хэл сэрэг гэдэг ингээд хүмүүс ингээд барьжчихсан чинь эний чинь хэл сэрэг гэдэг намайг загинсан мангасан ингээд ийм хүн болгоны мэдээллүүдийг ингээд цуглуулад амар сайдын талаар мэдээлэл бэлдээл байгаа байхгүй. Тэгээд энэ болгоныг одоо цуглуулсан энэ загтлыг энэ нөгөө төлөөлөгч, зөвлөлтийн бүрэн эрхээ төлөөлөгч Голубч гэдэг хүн өөрийн биеэр яг амар сайдын талаар бүх юмуудыг бэлдэж жагаад тэрийг аваад Москва руу явж байгаа байхгүй. Тэгээд энэ хооронд 1938 8 сараас 39 оны 3 сарын 8-ны хүртэлх хугацаанд нэг ингээд нэг 7-8 сарын хугацаа л байгаа байхгүй. Энд бол цэргийнхнээс 5221 хүнийг баривчлаад 4516-ыг нь буутан хороож 705-ыг нь 10 жилээр хорих хэл оноосоо бослог гаргаж байсан гэж гүтгээд армийн удирдлагаас энэ дамп тэргүүтээ 16 хүн довчин дорж нарыг бүх зэргийн жанжин орлогт тислэгч генерал Буурал Дамбыг улс төрийн газрын орлогт дарга байсан амар сайхныг нисэх хүчнийг хамгаалагч байсан Шагтар сүрэнг штабын дарга байсан Мөнхөөг Мортивизийн дарга тогтох нарыг баривчилсан. Ингээд Монголын ардын хувьсгалын цэргийн дээд тушаалын 77 офицерын 72-ыг нь баривчилж бүгд буудуулсан. Ингээд цэргийнхнийг бүр тэр жигтэн байхгүй болгоно, лам нарыг бүгднийг байхгүй болгоно. За ингээд улсын баг хурал тун удахгүй зарлагдах нэ гэсэн чимээ гаснаар амар сайд бол ерөөхдөө өөрийгөө ойлгосон. За тэгээд хурал зарлагдсан чинь бүр хожоонтой. Хурал зарласан чинь улсын баг хуралд 99 гишүүн байдаг. Тэгсэн чинь 99 гишүүнээ зарлаад баг хурлаа хуралдуулах гэсэн чинь тоон хүрдэггүй, эртсэн хүрдэггүй. Яасан гэсэн чинь 99 гишүүний аль эрт 56-ыг нь баривчлаад аваа явуулсан. Баг хэлмэгнэл дууцсан. Тал улдаж хүрэхгүй. Үлдсэн 43 улсын баг хурлынх нь одоо Монгол улсын баг хурлын 56 хүнийг нь байхгүй болгоцсон. 43 хүн үлдснийх нь 13 л хотод 30 нь хөдөө орон нутагт гэж байгаа. Эхлээд зарласан чинь эрч нь хөрөөгөө. Тэгээ хуралдаж чадаагүй. Тэгээд тэр хооронд зайг ашиглан гутлаа ямар сайд яг тэр нөгөө нэг одоо тэр хэргийг те зөвлөлтийн хэргийг одоо хариуцчихсэн тэр хүнтэй очиж уулзаад учир байдлаа хэлээд. За би ер нь ерхий сайдаас бууя. Миний бие хаа хэцүү байна. Ингээ буумаар байна гэсэн чинь нөгөөх нь наа чин ерхий сайдаас буух тийм шалтгаан биш л байна та тий. Ингээ байж ивэл яа тийм аа ингээд болох процессыг мэдээд байгаагаас ингээд байгаа байхгүй. Тэгэн гутал манай хүн гарч яваад дахиад 2 хүнтэй уулзсан. Би энэ уулзалтын талаар яаж ч хайгаад мэдээлэл олж чадаагүй. Тэр уулзсан хүн хорлоогийн чай болсон. Амар сайд өөрийгөө дуусч байгааг мэдсэн, өөрийгөө баримтлагдахыг мэдсэн, өөрийгөө хаана очиж дуусахыг мэдсэн. Тэгэхдээ ямар ч гэсэн амжилт нэг хүнтэй уулзч авсан. Тэр нь хорлоогийн чай болсон. Ямар уулзалт болсныг нь мэдэхгүй. Гэхдээ надад бол маш их гордлог байгаа. За тэгээд тэр үед чинь намын төв хорооны 11 тэргүүлэгчээс мориноос унж хүзээгөө хугалан асуусан элдв очир болон амьд байгаа чаа болсон хоёроос бусд нь бүгд байхгүй болцсон 1939 он гэхэд баримтлагдсан буудуулсан байсан. За тэгээ ямар ч гэсэн нэг юм одоо ямар ч аргаар байдیں۔ Тэ хүчээрч болсон хуралдуулж байгаа байхгүй. Гэхдээ энэ нөгөө нэг гишүүдийн одоо баг хурлын гишүүдийн тоо хүрээгүй гэдгээр энэ уул нь хурлаас гарсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэх боломжтой юм байна. Гэтэл хуралдсан гаргасан тэр шийдвэр нь ямар нэг хүчээр байдгийг ямар ч явсан. За тэгээд 39 оны 3 сарын 7-нд энэ хурал болоод амар сайд руу нэр заасан 14 хүн талаас нь дотолж шүүмдэлж дайрсан. Тэгээд тэр өдрийнхөө 10 тоо тушаалаар Агдамбуугийн амрыг барьвчлан авч ингээд бүх хөрөнгийг нь хураасан. За ингээд 4 сарын турш мөрдөн байцаасны эцэст 1939 оны 7-оос 8 сард зөвлөлтийн талд шилжүүлэн өгсөн. Түүнийг Москвад авчид Лефортово хэмээх шоронд хорьсон. Тэгээ бохир аргаар тамлаа, зоогоо, зодоо те өчнөө яаж болдгийг бүх талаар мэдүүлэг авсан. 2 жил бүр ингээд яргалж байгаа шүү дээ. 2 жил яргалсан. 2 жилийн турш. 2 жил яргалах нь амар сайд яагаад ч мэдгүй. Энэ болгоо надаар дуусчаасаа л гэж бодоод ирсэн юм шиг байна. Бүх хэргийг нь хөлбөжөрсөн. Одоо баригдсанаас нь хойш тэнд хэрэг үүсгээд ингээд хувьсгалын яадаг чи ингээд ийм Японы тагнууд маань гээд ингэх болгоно хүмүүсийг хилмигдүүлэх болов гэд өмнөөс нь баг хэрэглүүлээд байгаа юм. Тулгасан бүх юмыг нь тийм ээ би юм уу? Би тэр нөгөө нэг хувьсгалыг толгоолж ирсэн, бүлэглийг толгоолж ирсэн хүн би юм уу? Да тийм ээ би тэр Японыхан тавилан. За би тийм ээ би тэр мөн гэд бүх хэргийг өөр дээр аваад байсан. Тэгин гутлаа байцааж байгаа байцаагч нь. За тэгвэл хань хамсаатан гэж байгаа тийм үү? Хань хамсаатантай одоо нэрлэл. Тэднийхээ нэрийг өг гэсэн. Тэгээд амар сайдын хувьд бол нэрлсэн бүгднийг хэлсэн. Тэр гэж бүгднийг өөрийнхөө амаар хэлж байгаа. Тэгээд нөгөө бичиж авсан нөгөө нөхөр нь те аваачаа шалгаад үтсэн чинь бүгд өөрийнх нь өмнө баригдаад хэлмэгдээд нас урцсан хүмүүсийн нэр хэлсэн. Нэг ч амьд хүний нэр хэлээгүй. Тэгэн гутал нөгөө байцааж исэн нөхөр чинь харыг авч байгаа шүү дээ те. За энэ бүр ингээд
Амьд байгаа хүн нэг ч хүн хэлэхгүй. Өөрийнхөө л бүгдийг хийсэн гэдэг. Тэгээд энэ дандаа өгсөн хүмүүсийн нэрийг хэлээд байна. Тэгвэл одоо баригдаад ирсэн байгаа тэр хүмүүстэй шууд нүүрэлдүүлээгээд нүүрэлдүүлж байгаа. 2 3 хүнтэй нүүрэлдүүлсэн. Тэгээд нүүрэлдүүлэхэд явцад нь нөгөө амар сайдын талаар одоо ингээд тэгээд те намааг ингээд загнаад байна гэдэг ч юм уу эсвэл ингээд нөгөө нэг хувьсгалын эсэргүү гэсэн чинь нөгөө хэдийг бишгээд өмөрөөд ингээд уурлаа гэд бүх ингэ мэдүүлгүүдээ цуглуулад тэр хүлээлгэж өгсөн тэр хүн биш үү те тэр хүнтэй нүүрэлдүүлсэн. Тэгээ нүүрэлдүүлэхэд амар сай тэр хүн рүү харж агаад бас нөгөө нэг тэр байцаагч руу харж агаад өөрт нь ихлэ хандаад хэлж байгаа байхгүй тэр хүндээ би чамд хэлсэн биз те чи ингээд эцэст нь ингээд барьж явсараа чи өөрөө буруут нь болно шүү барьсан хүмүүс нь чи гэж буруут шүү гэд өөрт нь хэлж байгаа. Тэгээ дээрэс нь нөгөө нэг байцаагч руу хараад энэ хүн чинь те хүний хэлсэн өмийг гүйцэтгсэн болохоос биш өөрөөр энэ хүн чи буруу байхгүй ч те. Ингээд тэр хүнийгээ хүртэл өөрийг нь тэр авчирсан хүнийг хүртэл те өмөөрөөд дуусч байгаа. За тэгээд 1939 онд авч яваад 1941 оны 7 дугаар сарын 10 буюу ардын хувьсгалын 20 жилийн баяр наадам тэмдэглэх гээд Монголд бол те 20 жилийн тэгш аав тэмдэглэх гээд ингээд бас тал талаасаа ингээд манайхан баярлал үргэлжлүүлж чадхаар л байгаа бах. Тэгсэн чинь яг тэр өдөр нь буюу 1941 оны 7 дугаар сарын 10-нд цаазын ялыг давж заалдах эрхгүйгээр зөвхөн зөвлөлт холбоот улсын дээд зөвлөлийн тэргүүлэгчээс амь хэлтрүүлэхийг гуйн өрчөөлөх хүсэх эрхтэйгээр цаазаар явах ялыг уншиж байгаа 7 сарын 10-нд. Харин амар сайдын хувьд бол өршөөл гуйгаагүй. Хинээс өршөөл ирээгүй. Хиний ч өмнө тэгж тонголзож очиагүй. Дуусахаараа дуусна гэсэн. Ингээд 7 дугаар сарын 27-нд Коммунарка хэмээх хорих газарт намыг үндэслэгчдийн нэг догсон. Намын нарийн бичгийн дарга Шижээ Бадрах, Цэргийн яамны сайд Дамб, Сангийн яамны сайд Довчин, Гадаад яамны сайд Дорлогжав, намын төв орооны тэргүүлэгч гишүүн Дижид Осор, намын төв орооны нарийн бичгийн дарга Лувсан Шарав, худалдаа үйлдвэр зан тээвэр харилцаа нэвтрүүлэх холбооны яамны сайд Минд, худалдааны яамны дэд сайд Шагдарч ав, бүгд найрамдах Монгол ард улсын ерөнхий сайд Амар нарын цаазын ялыг гүйцэтгсэн байдаг. Энэ донд манай Илэн Цэвүүгийн нэр баг. Тэгээ одоо амар сайдын хувьд тэр нөгөө сүх хуралдаан дээр бас үг хэлсэн гэдэг шүү дээ. Тэгээ олон баримт олон судалгааны ажлууд дээр бас нэг давхцаад байгаа учраас зарим нэгийг үнэн гэж бодох боломжтой тий. Ерөөсөл яг л ингэж хэлж байгаа юм л дээ. Монголын нутагт ер нь хувьсгалын ямар ч эсрэг бүлэг байгаагүй. Эсэргүү дайсан гэж Монголд байхгүй. Эсэргүү гэгдэгсэд бол та нар нь коммунистуудын хууль бус мөрдлөг хүн ёсноос ангид энэ яргаллыг бүр тэсгэ болоод худал хэрэг хүлээсэн хүмүүс юм шүү. Тэд хувьсгалын эсрэг огтхон ч биш. Тэд бүгдээрээ их орно гэсэн чин сэтгэлтэй улсууд. Зөвлөлт холбоод бас Монголыг тусгаар улс гэж байгаа ч гэсэн хэрэг дээрээ энэ тусгаар улс гэж биднийг үзэхгүй байна. Хэрв бүгд найрамд Монгол ард улс тусгаар тогтсон улс юм бол яагаад зөвлөлтийн шүүх бүгд найрамд Монгол ард улсын ерөнхий сайд намайг шүүж байгаа. Маршал Чой басан хороох гэж би оролдож хизээж байгаагүй. Гэхдээ Монголын ард түмнийг яргалан устгаж байсан учраас би түүнийг үзэн яддаг. Би зөвлөлт холбоос улсыг үздэггүй. Коммунист намд угаасаа би дургүй. Би Монголын ард түмэндээ хайртай. Оросын ард түмэнд би илэхтэй. Харин улаантан тэдний засгийн газарт би дургүй гэж хэлээд. Хамгийн сүүлийн үг ингэ бодголж. Өгүүлбэр бүр амар байгаа тий. Бүр цэвэрлж байгаа. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн маань одоо хэрэгцээтэй баримтууд тий архивын баримтууд гэх юм мэтлэн энэ болгоны юм дээр тусалсан ажилласан цагаат талын улсын комиссийн хамт олондоо баярлалаа. За тэгээд яг энэ цааслуулсан өдрөөс нь 21 жилийн дараа буюу 1962 оны 1-р сарын 25-ны өдөр бүгд найрамдах Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх цагаатгах ажлыг эрхлэх комиссийн 78 дугаар тогтоолоор Агдамбуугийн амарт холбогдох хэргийг цагаатгсан байдаг. За баярлалаа. Үнэхээр 20 дугаар зууны түүх үнэхээр эмгэнэлтэй юм дээр. За ингээд энэ нэвтрүүлгийг эрүүл хүнсээр дэлхийд айл нуурайтай хушгин брэнд болон Apex Capital үн цасны компани вэнцэтгэлээ та нэвтрүүлгийг NTV телевиз мөн Од Мөндөр радио 83.3 болон 107 гэсэн хос төлгөөнөөр хүлээн авлаа. За баярлалаа гэнэ. За баярлалаа. Тэгээ энэ хүн маань бас үр хүүхдгүү. Тэгээ өргөж авсан 2 хүүхд байдаг. Тэгээд өөрийнх нь яг үр хүүхд үлдээг бас харамсмаар л та.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйцэтгэлийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.